Сайн байцгаана уу? Манай өнөөдрийг Цайл подкаст ээлж дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарыг зочноор нэг уран бүтээлч орох болно. Арман. Тэрнээ. Бидний хайрт найз Арман энэ удаагийн дугаарыг зочноор оролцож байна. За ингээд Өшгийг янзлаа. За чи юм ярьж байгаа хооронд ингээд зураг зур. За. За ойрын сонио хачин гээ шаахгүй. Тэгээд нэгэн эрхэм хүнтэй ярилцлага хийхээр ирсэн байна. Сайн уу Армана? Сайн байцгаана уу? Сайн уу Арман? DJ болцсон байсан үгүй юу? Өөрөөсөө юу болоод байсан бэ? Цаа чи DJ болцсон. Хөгжмийн карьераас өөрөөр бас зүтгүүлж байгаа гэж ойлгож байгаа. Энэ шилэн юм нүдний шилэн юм шилгүү байгаа шаа. Тэгэхээр ийм л байна би. Тэг би бол хэлт юм уу? Хүмүүст ер нь. Ямар өнгө сонгох вэ? Холбор шарыг сонгоч. Холбор шар. Шууд мод чадсан. Яна энэ дээр нь зурж болохгүй. Уран бүтээлчийн талбай дээр нь яг за. За улбар шар өнгө. Чи жоон зурж. За улбар шар өнгнөөс эхлэе гэж байна манай. Ерөнхий араа уран бүтээл. Эхний юу? За эхний зураасаа ингээд жоохон яриа минь ингээд хөвгөлтэй гэдэг. Дээшээ зураас нэгийг тавья гэж бодож байна. Тэгэл нэг нэгээрээ сайхан зураасуудыг 50 өгөөрэй. За мэж DJ болсон. Ааха. Тэгэхээр ямар урсгалаар ер нь тоглож байна? Ер нь бол мань тэгж даа. Зүгээр өөрөө нэг юм хаус техно мехно сонсох бол жоохон дуртай бас биш дээ. Тэгэхээр ер нь зүгээр өөрийнхөө дуртай ямар ч хамаагүй тавьдаг. Хүмүүс зориул нь өөртөө зориул. Аа. Чи тэгээд хаус техногоо тавьж байгаа юм өөрөө сонсдгоо. Тийм үү таахгүй. Аа. Чи ер нь яагаад DJ болъё гэж бодсон юм? Ер нь нэлээ хөгжим сонссон гэж өөрийгөө бодоод байгаа юм тий. Тийм. өөрөө тэгж бодоод байгаа юм чи. Тэгж бодоод байгаа юм тий. Гэхдээ тэгтээ яг хамгийн ихний тоглолт чи ямар байсан? Ер нь одоо хамгийн ихний тэр DJ хийлт ямархан байсан ер нь? Одоо үзэгчдтэй тэр хийлт. Хаана тоглосон бэ? Налаа. Ер нь бол миний бодсноос хамаагүй амархан л байсан. Амархан тэгэд хүмүүс их байсан уу? Манус нь л байсан тий. Бид нар өөрсдөө л байсан гişээ. Тий, тэгэл гайгүй л байсан шүү дээ. Чи тэг Марч маань ер нь хамаагүй зүгээр шууд open deck make гэж юм болдог байхгүй. Аха. 7 хоног болгоо нэг газар мадартай дуртай хүн очиод open mic шиг те. Тэгээд тэр мөрөн дээр нь шаагаал заримдаа 2 хүмүүс байна, заримдаа 20 хүн байна. Заримдаа хөнгөө байна. Аха. Арманыг тэгэхээр сонсч үзээрэй залуусаа. Цаа чин шинэ одоо хөгжмийн карьер өстэй те. Одоо хөгжмийн зүйлсийг хийж байгаа. Арман бол маш олон төрлийн зүйлсийг хийжсэн бас авьяастай залуу. Бүжиглжсэн. Бүжиглжсэн те. Тийм маань бүжигчин байсан баг та. Хамгийн анх болохоор урлагт тэгж дурлсан бүжиг байсан уу? Тийм. Бүжиг чи хэдэн настайгаас эхэлж бүжигсэн? 12. 12-таа бас 12-тад ямар бүжиг бүжиглдэг байсан? Электро бүжилдэг байжаа. Тэгээ хипхоп бүжилдэг болоо. Тэгээ хипхоп бүжилдэг байжгаад за хипхоп хөгжим хийх юм байна гэд хөгжим бичсэн. Ер нь миний анзаарснаар бүжиглдэг хүмүүс ямар нэг тийм хөгжмийн төрөл рүү орохоор амар мэдрэмжтэй байгаад байгаа байхгүй. Би одоо нэрнүүдийг марчиж жишээ нь бүжиглдэг байснаа бүжгээс ер нь сууртайгаар дуулсан ч юм уу дижитсэн хүмүүс нэлээд байдаг те маань нэрнүүдийг ер нь мартчихдаг те тийм хүмүүс байдаг те. Даша маша ч бас бүжилдүүлсэн гэж те. Даашаас бүжилдүүлсэн. Даашаа бүжилдүүлсэн гэж. Аа. Чи одоо тэгэд ер нь хинүүстэй хамтарч одоо дуулах тухай ч яриа зөө. Дуулах ч хинүүстэй хамтарч хинүүстэй нийлж яг тэрийг ээдээ хөгжмөө ээдээ. Одоо мань чи сүүлийн 3 4 жил бол тэгж байгаа хгүй зүгээр YouTube бит.
YouTube бит сонсож байгаа л хийждэг. Тэ өөрөө өөрийгөө жижиг өөрөө шүү дээ. Тэгэн гот сүүлийн 3 жил яа даахгүй. Одоо жишээ нь жилд дунджаар би нэг 100 дуу бичиж байгаа байхгүй. 100 дууны үг бичиж байгаа гэсэн үг тийм. Сүүлийн би 3 жил яг жил болгон 100 дуу бичсэн байхгүй. Тэгээд чи тэрийг ингээл гэртээ сууж байхдаа л ингээл биччихсэн юм уу? Тэгээд одоо юм бүр юм системтэй болцсон сүүл рүү. Одоо ингээл type beat-үүд ингээд load хийжтэй. За 50 type beat load хийснэ бүгдийн сонсоол ингээл таалагдахгүй болоод явчихна. Тэгэл нэг 5-ын сонголоо. Бүр тэгэж ингэж бүр ингэ шүүж өөр плейлистүүд байгаа байхгүй надаа. За одоо ингээ ашигламаар байгаа, оролдмоор байгаа beats гэх плейлист байгаа. За YouTube дээр. Тэрэнд ингээ 20 beat байдаг ч юм уу те. За 500 beat сонсноо 20-ыг цуглуулдаг ч юм уу те. Free beat-нүүд. Тэгээ дараа нь бид нар 20-оо сонсч ирсэн дуу бичингууд магадгүй 3 дээр нь дуу бичдэг ч юм уу. Тэгээ тэрийгэ draft гэдээ хадгална. Draft. Тэгээ тэрийгээ бас ингээ тодорхой хугацаа өгнө ч те. Ингээ байлгаад хэдэн сар сонсмоосоо. Тэгээ за яг магадгүй тэр 3-аас 1 дуу энэ яг батны одоо гарах дуу. Тэгэхгүй дуу их ч бас үнэтэй байгаа даа. Тий бас одоо дуу их амар үнэтэй байгаа юм. Яччихсан. Тэгээ цам тэгээд тийм нэг системик юмтай болчих. Тэгээ одоо манай чи YouTube дээр ингээ плейлистүүд байгаа 2023, 2024, 2025 гэдэг. Бүгд ойролцоогоор 100 муу биттэй. Тэд нар дээр ингээ нөө дуу бичээд оролдоод ямар за бүтэн дуу биш юм а гэхэд зарим нь ингээ яагаа нэг ингээ зөвхөн санаа манаа ч юм уу те болцоо аахгүй. За тэгэхээр амар яамны үздэг байгаа хөөхгүй та. Манус бүр шаал тэнэг шаадаг байсан байгаа хөөхгүй яг үндэ. Ойс ингээд шууд бахарн зөөгөл аяа онгочоо дээр нь ингээд үг мөхч кози мози тэнд ингээд битээ хийгээд эхлэн гот араас нь үг мүгээ явуулж байгаа. Баггүй гэсэн эндэрч байгаа. Хүмүүс тэнд бүр хөө ингээд шүүж мүүж ингээд бүр ингэж явуулж байгаа тэр цэгтэн авчиж байгаа дуу байдаг байсан байгаа шээ. За тэгвэл хоёул дууны тухай дууны үгний тухай сонин юмнууд ярьжстэй нэг бүтлгүү хайр надаа ингээд гой дуунууд өгдөг гэж нэг тиймэрхүү юм ярьчихсан. Шаадалтай чи тэгж яг тэгж хэлсэн юм. Йоо өөрөө сандгүй шаасаа бүтлгүү хайр надаа тийм дууны үг. За яг тэгж хэлээгүй байна. Тиймэрхүү шаасын зүгээр. Тэгээ үстэй. Нэг юм. Цай нэрээ цайл подкаст шүү дээ. Асууж байгаараа мэргээ. Стримт гэж шагаад. Стрим Bipolar Express. Ер нь тэгсэн юм уу? Тгийг үсэх юм байна. Гэхдээ наа чи өөрөө тэгсэн аахгүй. Ер нь тиймэрхүү юм ярьсан юм аа. Нэм амьдралын хүн түнд асуудлууд надаа ингээ гоё дуу эргүүлээд өгсөн гэд нэг тийм яриадсан биз дээ. Тийм зүгээр нэг охинтой үерхэд тэрнээс аягүй их дуу гарсан. Би одоо нэг охинтой үерсэн бохгүй. Тий. Тэр охины талаар маань чинь. За. Тэр охины талаар дээрээс 20 дуу бичсэн юм. Тэр охин дээр үү? Тий. 25 ч юм уу? 20 дуу гэж юу гэдэм бэ? Type shit. Яа нэрэ гардсан бэлээ. Тэнгууд ингээд янз янзын эмошноор гараашаа. Заримдаа ингээ үзээ ядаа. Заримдаа амар хайрлаа. Заримдаа бүр ингээ шүтээ шагаа зав. Заримдаа гоо үзэсгэлэн гэн тий. Янз янзаар дуулааш. Заримдаа болохоор бүр зүгээр юм rapper shit зүгээр нэг бэч нэг л бэч гээшаа. Тэгээ эдрийн нэг айгу цөөхөн л гарсан л та. Нөгөө бүгдийг 25 гаргах хэрэг мөнгө хөрөхгүй. Зүйл яг юм цацсан дуунууд нь байгаа мó тэр хүний тухай. Яг одоо би 3 дуутай EP дээр ажиллаж байгаа байхгүй. Аа. Тэгээ гурлаа цэвэр тим юм уу те? Яг тэр юм break-up-ийн дараагийн талаар одоо мен чи ингээд break-up байгаа хайрлаа тэгээ чам цагийг хүрчихсэн гомо шахаж. Ингээ хайрлаа. Муудалцаад болоод ингээд идэгрээд заяа. Тэгээ идэгснийхэн талаар тэр relationship-ыг хараад ингээд инех ингээд чадвартай бодлоо шүү дээ. Тэгээ тэрнээс гарсан юм 3 дуу байхгүй. Ер нь юм амар goofy заяа. Та сонсвол аягүй таалагдана гэж би Чи найдаж. тэ хизээ цацах юм. Одоо 2-7 хоногийн дотор барыг цацагдана. Валентинэр бол цацмаар байна. Мөнгө хөрөхтэй яах. Чин 6 сарын дараа болтгоо. Чамд ямар мөнгө хэрэгтэй байгаа тэрэн дээр? Нэг дуу чаанда дунджаар 800 мянгаар бүтэж байгаа байхгүй. Одоо би нэг дуу ихлэх студи яаж байгаа. Битийг худалдаж аавна. Студи. Тэр одоо ингээд чиний таалагдсан тэр байгаа шүү дээ. YouTube-ээс ингээд шаасаа. Тэр чин худалдаж авч болох юм байна те. Худалдаж авч болно. Нэг янз янзын лиценз. Spotify дээр тавьж болох юм болно. Тэгээ тэрэн дээр ч өөр хүн дуу хийсэн байвал яхаа. Хамаагүй дүү. Тэгэл за биз та тий. Тийм болцсон шүү. Худалдаа лиценз нь янз янз байдаг. Янз янз байдаг. Одоо жишээ нь exclusive лиценз гэж байна. $400 мөнгөтэй пста шууд шаад.
$700. Тэгээ өөр хин ч авч болохгүй хаалт үүсээ шахах юм уу те. Гэхдээ өмнө нь тэр битийг ашиглаад хүн дуу ийдсэн байвал тэр нь бас устдахгүй. Тэгэхээр энэ ер нь YouTube битний систем чи өөрөө юм алдаатай систем билээ угаасаа. Мань тэр талаар юу ч мэддэггүй шүү дээ. Тэгээ зүгээр ингээ худалдаж авцсан зүгээр хямдхан exclusive биш бит байгаа шүү дээ. Тэгэнгუთ тэр нь ч гэсэндээ тэгэл бас өөр дуу тэн дээр нь байгаа. Тэгээ ямар ялгаатай. Шазамдангууд өөр дуу гар. Ялгаагүй яг үндэ. Яг хөө тэр exclusive юм ингээд чамд exclusive-ээр чи $700 амар их мөнгө төлөөд авлаа гэж бодохоо. За энээс хойшоо өөр хүн зарахгүй марахгүй ч юм уу. Тийм л дийлтэй. Тэгээ яг хөө чам системээр очино. Зөвхөн wow, MP3 биш системсээрээ ч юм уу те. Гэтэ тиймээс бол тэрийг авсны дараа хүртэл шазамдангууд тэр анхны $60 MP3-аар нь авцсан хүний дуу гарч ирэх боломжтой шазамдангууд. Угаасаа юм broken system юм л. Тэгэл шээ 90 Одоо тэгэхээр миний бодож байгаа магадгүй би нэг өөр хүний ашигласан битэн дээр ажиллаж байгаа бол тэр ашигласан бистагаас илүү сайн дуу юм л гэж үзнэ. Эцэст хүмүүс сонсоод аль нь сайн ягаан үзчихий гэдэг ч юм уу те. Чи дүүлээ шүү дээ. Боддог. Чи дүүл заяа. Дуудуул чаддгүй. Дуудуул чаддгүй ш дуу хийхгүй заяа. Тэгээд Хийхгүй гэсэн. чи дуу хийхгүй одоо. Одоо хөөшдөг үл. Тэгснээ ер нь тийм бүжиг ч мэдэхгүй заяа. Тэгсэн бол чи юу хийх юм? Юу хийцэн байх юм? Юу хийцэн байж байгаа? Манай хувцастай холбоотой юм их байна. Хувцастай. Миний хамгийн дуртай юм шопинг хийх. Бүр 12 наснаас ахвалаад. Тийм. Аим шалаа сайж. Шопинг те. Хамгийн дуртай юм шопинг хийх юм байна. Тэгвэл за чиний ингээд хувцсны одоо өөрөө чи хувцалтай ингээд хөгжил байгаа штэ ингээд одоо Neanderthal Homo sapiens center гэдэг шиг ингээд яваад одоо энэ түрээ чи юм хувцалдаг болцсон байгаа штэ. Чи хамгийн анх ингээд хамгийн ихний одоо ингээд үнэтэй худалдаа болч юу эс чи тэрийг сандгүй ингээд өөртөө зориулж авсан тэр хувцс чаа. Rick Owens-лээс баг та. Манай дандаа нэг бариу нэг цагаан цамц өмсөж шаад шүү дээ. Тэр нь Rick байсан. Тэр нь Rick байхгүй юу? Тийм. Одоо хүртэл байсаар одоо хүртэл асаалах уу? Зүгээр. Тиймэрхүү. Энэ асааж болж байгаа юм. Болохгүй. Тэ даавар гэсэн. Тэгээд Rick Owens байсан гэж юу? Чи тэрийг хаанаас авсан? Захиалж Essence. Тийм үү? Essence. Шууд Монгол тогтоо юу? Тийм. Тэнгууд чи ямар хувцснууд өмсөж байгаад энэ хөрсөн ер нь юу өмсдөг гэсэн анх ямар сонирхолтой байсан? Анх бүжилдэг байхад нэг юм жоохон байг юм ч юм уу те. Гэтэ мань ер нь одоо хүртэл яг үндэ стил олоог ба. Тийм. Яг миний стайлингийн яагаад ч юмдэг шээс те. Хамаагүй. Стайлинг одоо шинэ хувцас судлах скил ч юм уу нэг юм сонирхол байна шүү дээ одоо. Мань ингээд жишээ нь за ингээд хамгийн сайн подол кан хийгдтэй яаж хийгдтэй ч юм уу те. Хамгийн сайн арсан гутал хийн хийдэй ч юм уу. Тим судалгаатай сайн байхгүй. Яг ч ингээд өдөр шинжгүй анаас суугаад материал затралын амар мэдээд идэгтэй амар сонио. Тэгтлээ судалждаг байхгүй. Тэгтээ стайлинг гэдэг чинь стайлинг хийх чадвар манайх бас тийм сайн биш юм шиг байна. Зөвөр нөө ингээд юмыг ингээд нэг бүрчлээ ингэж судалцсан. Гэтэ яг ингээд нийлүүлэхтэй жоохон нөө тэргээ туршлах жаагүй. Тэгээ одоо ер нь манд тэгдэг болмоор. Одоо тэр гоё мэдсэн юмнуудаар нийлүүлээд үү? Одоо гоё хувцлна гэж хэлмээр байл гэсэн. Йоо. За тэгэхээр бас модель хүн байж байгаа шүү дээ өөрөө те. Саяхан Шанхай болоо. Тэгсэн маань Шанхайд модель. Шанхай руу сая 2 явчаад ирсэн те. Тэнд ингээд тийм төрлөөрөө ингээд явахаар чамд ингээд гоё амар гоё санагддгүй ингээд үнгүү ингээд очиж байгаа шүү дээ. Тэгэл гоё шин залуучуудтай танилцаад мань хэдэн өөрөөсөө мэдхгүй шүү дээ тийм. Тэнгуү тийм өөр залуучуудтай ингээд модель залуучууд байж байгаа шүү дээ. Тэгээ нэг газар байрлуулах уу яах вэ? Гөө энэ бол зүгээр одоо жишээ Шанхай руу явсан нэг Шанхай хятад брэнд шүү. За Armani-г амаараа бүх юм букт те. Flight hotel motel букт. Чамд портфолио байгаа юм уу? Портфолио байгаа. Мань чам ийм Хонконгийн агентд орсон байхгүй юу? Манай агент цаагаар ингээ холбогдож байгаа гэсэн үг. Тэр хүн ингээ портфолио чамд зарж байгаа юм биш цаагаараа те. Тэр хүн комисшн авч байгаа. Тэгээ тэр хүн ингээд яг урттай болвол ингээд одоо өөр нэг газар руу Таиланд руу ч юм уу, Ром руу ч юм уу те ингээд 3 сар 4 сараар чадвал 6 сараар дийл хийх юм одоо ирмэлзэлтэй гэх юм ааш. Нөгөө тэнд очиж. Тэгэхгүй модель айлч ингэж явдаг байхгүй одоо интернэшнл модель байлаа гингот. Нэг газар хит удахаар нөгөө орж байгаа ажлууд нь нөгөө нэг дуусчин тэрийгэд нэг хүрээгээ тойрчих болохоор нөгөө хөдөлж явах хэвээр. Тэгээ Токио руу очиж 3 сар. Тэгээ гарууд ингээ өөр газар яваад идэв юм биш те. Би бас одоо тийм модель болохын төлөө ирмэлж байгаа гэдэг орох юм байна те. Чи ингээ өөрөө явж кастингд орж ирсэн үү? Үгүй яг үндэ тийж аа. Чи чамруу битсэн юм те.
чи өөр нэг хотод байжсэн чинь ямар нэг кастинг зарлуул өөрөө явж очих уу? Очиж шít маань Чи гоё брэнд нь байвал те. Тий. Ер нь дуртай байвал. бүгднөрөө л юм. Манай хамгийн анхны модель ажил би Тайван сурдаг байсан хэрэг. Аха. Тэгсэн чинь Тайваны хамгийн том брэнд нь зав яг үүтэй. Fashion House гэдэг байхгүй. Nissan гэдэг брэнд байдیں۔ Зав. Хамгийн сайн хамгийн том нь гэдгийн зарим хүмүүс. Яг үүтэй тий. Тэгсэн чинь намайг олоо гівэнд над руу ингээд DM-ээр ороод ирдэг байхгүй нэг юм 70 80k followersтай ингээд. Чи тэр үед юу ч биш байж би зүгээр дуул ганц хоёр дуул хийж эхэлсэн байхгүй. Тэгээд чамаа модель хэлмээр зураг авалтанд ороод өгөөч гэ. Тэгээ очисон чинь та нар яаж олсон гэсэн чинь тэрнээс нэг хэдэн 7 хоногийн өмнө би нэг Тайван нөхдүүдтэй хамт нэг газар ивент тэр жижигхэн ивент анда 30 хүн дуулдаг нэг юм кофе шоп зав. Тэн дээр дуулсан чинь тэрэн дээр юм лайв стрим хийсэн байхгүй. Facebook дээр. Тэр нэг 70 л үзсэн ах зав. Тэгсэн чинь тэрнээс харсан гişэ. Тэг яаж харсан гэсэн чинь тэр дуулж исэн хамт дуулсан Тайван нөхдүүдийн хоёр нөхөр байсан. Тэр нь тэр брендийн эзэнтийнх нь найзууд юм байл л. Тэгээ найзуудаагаа үзэх гэж маазрахыг үзэх гэж лайв стрим үзсэн чинь би байсан баг. Тэгээ энэ залуу модель хэлээ. Миний хамгийн анхны ажил бол тийм байсан. Тэгээд чам руу шууд холбогдоод тэгэл эхний ажил чинь тэгээд ийм фотошутинг байсан юм уу? Тэр нь юм тийм. Одоо ингээд шинэ сизний фотошут. Гэхдээ шутинг тэр үеийнх нь нэг юм имиж нь болохоор ингээд runway shoot шиг шээс байхгүй. Runway жигнээс ингээд алхуулаад тэгснээр тэгтээ ингээд зургийг авч байгаа юм те. Хин ч үзэхгүй юу? Үзэхгүй хин ч үзэхгүй. Зүгээр л тийм зураг авалтын сет нөө тэр дизайн тийм. Тэрээс аюу гоё байсан. Миний ер нь хамгийн ийдсэн хамгийн анхны бүгэ хамгийн гоё л. Окей. Сая юу дуурай ш таа. Тэшээ зай болтал. Зай. Явчлаа. Хэвээ. Gang shit. Gang shit. Тэр юун дээр DJ дээр юм хэлээ гэдсэн те. DJ дээр би тэр ч удаа ингээд ер нь би нэг юм DJ тоглож байгаа өмнө ингээд мань өөрөө ингээд яг ингээд бас яг нэг цаг яг бүжгэлдэг тохиолдол аяга хоороод байхгүй. Тэгээ яаж чи сетийн дуустал ч юм уу талд нь автсан ч юм уу тий. Мань өөрөө шоудах та. Тэгэд ингээд оронгууд хөвчлээ нэг юм хаус хөгжим, техно хөгжим ч юм уу те ингээд нэг юм аюу их газар тоглогдоод байгаа юм санагдаад байна. Надаа зүгээр тийг санагд. Тэгээд би болохоор яг жинхнээсээ өөрийнхөө зүгээр л одоо 15 настайгаас хойш сонссон бүх дуунуудаа цуглуулад library үүсгэсэн байхгүй. Надад set гэж одоохондоо байхгүй юм чинь. Яг л нэг удаа чи бүр ингээ архив юм биш үү өөрөө. Зүгээр архив. Миний яг зүгээр library хадгалт. Татаад Гэхдээ харин яаж хадгалах юм? Компьютер дээр тийм их чам хард байд юм уу? Компьютер дээр л хадгалахгүй юу та? Мэн сайхан хард болсон биз. Төрсөн өдрөөр хард болсон. Мэн сайхан хард болсон. Компьютер паг ой. Тэгээд Тэг чи яаж хадгалтай? Гэхдээ яах вэ? Компьютер дээр л хадгалахгүй да. Юу гэсэн юм бэ? Хаа яаж хадгалтай? Чи маркеттэй өстэй. Маркет чи амар багтай. Айгуу 256 шүү дээ. Тэгээ тэрэн дээр дуунууд байд юм уу? Тэн дээр одоо дуунууд байд юм уу? Чи дуртай дуунуудаасаа сонгосноо. Сонгосноо? Сонгоно шүү дээ. Тэснэ яг DJ тоглогдоход бас тохиромжтой. Зарим дуунууд мань DJ ингээд тэгэж байгаа санагдал. Ингээ бас туршлага ингээ хоримтлуулна шүү дээ. Тэгвэл туршлага хоримтлуулна шүү дээ. Тэгвэл зарим дуунууд зүгээр л чихвчин дээр сонсоход тохиромжтой байж таарад байгаа байхгүй юу? Чи өөрөө сонсдог те. Зүгээр л чихвчин дээр сонсдог. Зарим дуу яг ингээд сетер ингээд DJ дээр тоглонгууд зарим нь бас үнэхээр болохгүй байх үед бас байна. Тэгэхээр ингээд тэрийг ингээд хоримтлаад миний одоо ингээд record box гэдэг юм софтвер гэдэг байхгүй DJ ингээд нөгөө нэг янзлдаг нөгөө beat grade, BPM бүх юм янзлдаг те. Тэрэн дээр надад 600 дуу байсан маань өчтөр суугаад 300 болгосон байхгүй. За 350 ч 250 устгаж байгаа. Тэр 250 сүүлийн 3 сар DJ-гээ туршлагаас тохиргооргүй 250 дуу байж таарсан байхгүй. DJ тохиромжгүй. Deep mid дуу те. Байн сайн дуунууд байна. Дайралцаар хэдэн дуу шаттай. Хипхоп шахаад одоо хэдэн 40 дуу юу? 50 дуу, 60 дуу юу? EDM чинь багтаа тоглолтог болохоор л тийм. Йоо тэгвэл шүү дээ. Чи дан юм амьд хөгжмийн зүгээр юм рок мок тийм гоё сеттэй. Exactly. Yes. Би тийм бодож байгаа байхгүй. Йоо аим гоё тэгвэл ямар ч хамаагүй хөгжим тоглох бос ёстой гэж би бодож байгаа байхгүй. Яг тэгвэл би ингээд DJ-ийн сургалтанд суугаад эхний 7 хоногтоо ингээд хаус хөгжмийг хольж сурах надад аюу амархан байсан байхгүй. Мань өнгөрч байгаа доо бишээ зүгээр л надад үнэхээр жоохон амархан санагдсан. Тэрийг ингээд хооронд микс хийх хитрхи амархан.
Тийм болохоор би ингээд сүүлийнхаа дараагийн сургалтын 7 хоногуд дээр ингээд ямар ч хөгжмөнтэй хольж сурна гэж бодоод зорилго тавьсан байхгүй өөрийгөө. Ямар ч BPM-тэй ямар ч хөгжмөн. Яагтвэл магадгүй би нэг юм тавьж ангууд ингээд crowd-а харсан өөрийнхөө юу мэдэрч байгааг хараад за би бүр таг далийн юм тавьмаар байна гэд би тавьдаг чадртай баймаар байхгүй. Тавьж чадхаац баймаар, боолстой бас баймаар байхгүй. Тэгэхгүй ингээд нэг BPM-д баригтаал, нэгхэн муудэндээ баригтаад цаг би ингэж кулер зогсоо. Тэгээ тэгснээр тэр чинь ингээд намайг нэг DJ сонсч ивэл ингээд чал худлаа мэрэгжлийн бос юм хийчлээ гэж бодож модох юм бас стандарт байд юм шиг байлээ шүү дээ. Тийм. Худлаа ингээд нөгөө нэг тэр транзишн нь зөрж мөрөх ч юм уу нэг тэнэг асуудал үүсвэ гэд. Тэгээ ингээд бас кулерж мүлрээд байгаад идэм шүү те. Тийм л юм шиг байл. Тэгээ бол хоёр DJ сууд ш. Тэр бас нэг DJ байна. Тийм. Би сонсоод байна. Дугайл чимээгүй би ингээд чимээгүй л гэж ингээд чимээгүй гэдэг. Суугаад. Би байна л тэгж тэгж бодсон. Одоо ингээд зарим ингээд тийм медиум толдогоор чи ингээд харангуй төрн тавилын дөрөв мөрөн шааждаг штэ. Дундаа нэг миксертэй. Тэнгүүт тэр ингэдэг гэж аахгүй. Ингээд мангар олон ингээд рандом доонод ингээд санд нь байгаа заяа. Тэнгүүтээ эндээс зөвхөн нэг луп гаргаад эндээс нэг луп шээсэн. Ингээд хоёр дууны дундаас шал өөр дуу муу зохиож тоглоод байгаа байхгүй. Тэгж ойлгосон. Yeah, that's cool яа. Тэр бол DJ гэдэг чинь диск жокей гэсэн үг. Зүгээр л одоо ингээд нэг гоё клуб юм юу ээжсэн аа. MC байжсэн аа ч лөө юм клуб ингээ хайплдаг хүн байжсэн аа сүултээ өөрийнхөө дуртай хөгжмнүүдийг нэг нэгээр ингээ сольж тавьдаг хүмүүс болж молоод тэгээ тэр нь ингээ цаашаага хөгжөөд явсан гэж бас ойлгоод тэгж сонсчихсан. Диск жокей. Ер нь ямар ч тийм уурсгал яг үндэ хамаагүй тэр клуб хостын ер нь бол юу байсан юм шиг лээ шүү дээ. Анхаа. Дуртай тэр хөгжмнийх нь миний газар миний хөгжмийг сонс би дуртай байсан болохоор тиймэрхүү. Тэгэхээр тэр урсгал тал дээр бол санал нийлэн. Тэгэл хамаагүй тэгээд явах нь зүгээр. Янглын бойлер рум дээр ингээ дуу тавьж. Уцнаасаа дуу тавьдаг амар те. гэдэг л бас. Мэдгүй сүүлд би Q орсон чинь нацгаах уцнаасаа шууд дуу тавьцаа. Агсан тавьсан гэсэн. Тий. Гэтэ гоё. Шараут нацгаах. Yeah. Yes. Тий. Тэгэл тэгэж боддог штэ ямар ч хөгжим тавьж болохоор амьд хөгжим ч гэсэн дундуур нь тавихаар л те гэж бол зорж байгаа. Гэтэ аягүй их алднаа. Би тэрнээсээ болоод бас аягүй их алдчихж байгаа. Сэтүү тоглож байхад те. За навшийн урлаг мурлагч яг энэ нэг юм тодорхой хүмүүсийн л сэтүү болчонтэй юм урлаг сонирхож байгаа нэг залуучууд малуучууд л гоё сонирхолтой санагддаг. Сэтгэл санааны хувьд ойрын үед ямар байна? Ер нь хэвэн байна уу? Яаж юм? Сэтгэл санааны савлгааны асуудал одоо ингээм нийгэм Гаднаас хамаардаг уу гэдэг те. тий. Одоо жоохон чухал. Одоо чухал. За буйнаа сонсон. Дарклж гин үү? Яаж гин? Би алкогол хэрэглэхээ болсноос хойш аягүй зүгээр. Тий, нэрээ цаа чи 7 сар одоо гарантай. 7 сар 7 ойтой явж байгаа юм билээ. 7 сар алкогол ерөөсө хэрэглэхгүй байгаа. Энэ бол бас том амжилт юу нь бол. Чи ингээ өөрийгөө ялж байгаа хэлбэр ихгүй. Чам шидэд нь шүү дээ. Тэгээд баярлаа. Тэд бүр сүрж байгаа хүн. Мундаг юм уу? Яа. Тэ нэг дахиад нэг ороод ирдэн тэ. Ман дээр нэг брото чатлжсэн чи нэг 3-7 хоног ингээд твччихээ алкогол хэрэглэхгүй. Тэнгуут нэг юм саарл үегээ гэдэг гинэ. Нэг юм уухгүй нэг хид мэд тононгууд нэг гонигтай ингээл хүмүүнтэй юм уухгүй гарч марахаар нэг хүнтэй юм ярьж чадахгүй байгаа юм шиг нэг юм охинтой уулзсангууд бас нэг жоохон нэг дутуу мотуу байгаад байгааз тэгсэн үү ер нь хэсэгтэй уухгүй охинтой уулзч бас сонь тэ тэгэнгუთ тэр нэг 3-7 хоногийн дараа тэр саарл үеэд авчдаг ч гинүү тэгээ тэрнээс хойш ингээд амар гой болдог гинэ гэгээлэг рүүгээ ордог гинэ чи яаж ийн одоо
Би болиё гэсэн шалтгаан ингээд нэг Чи нэр яага болиё? жил гаруйгийн хугацаанд ингээд аюу их уух хэмжээ нэгсээд. Манай зөндөө париц те. Аюу гоё ч байсан. Амар гоё. Аюу гоё. Зөндөө париц. Тэгээ ер нь дотноссон те гоё илүү бондтой болсон. Найзууд тэгж үүссэн. Тий. Тэр найз одоо ингээ хүрээллийн хувьд юм олон түмнийхэн дунд байхаар надад аюу гоё сайнаар нөлөөлсөн. Тэгээ яг өөр дээрээ болохоор алкоголыг түүл болгож болно те тийм юм дээр бол болно. Тий. Тийм болохоор ч хамгийн ингээд accessible юм бахав тий. Тэгээд гэхдээ надад болохоор сүүл рүүгээ нөгөө нэг хэмжээ нэгсээд ирэнгут нөгөө гоё байхаасаа биш сэтгэл готрол руу болоод эхэлсэн байхгүй. маргааш заргааш нь те амар. Миний өвөр зөвхөн маргааш нь биш. Ингээ 2 пив уугаал ингээ шууд дарк. Тэгээд ингээ ууцсан байхтай юу? 2 пив уугаал шууд. Мань ингээл 1 пив уугаал 2 пивтгээ уугаал 3 руугаа оронгот ингээл ерөн жоохон дарк болоод ингээл согтоод байгаа даа биш. Бүр ингээд яг юм ууж явах үедээ юм. Ууж явах яг нэг гоё байх ёстой үедээ бүр. Гоё тэр чи уугаад гоё явах ёстой үе дээр ингээд 2 пив дээр шууд ингээл дарклал ингээл муухай боддод эхэлдэг шээс. Тэгээ нэг орой би айгу тэр чи саяны өмнөх жилийн плейтаймын дараа юм аа наадам болохын өмнөхөн ууж байгаа л айгу гоё найзтайгаа шоуд. Уул нь ингээд айгу гоё байх ёстой. Плейтаймаар ууж исэн юм байна те. Ууса. Тэгээд гоё байх ёстой үе заяа. Яг гэдэг. Яриа штэ. Нэг Гоё хөгжмөл өгч штэ тэндээс. Тэр daily show үзег юм уу? Тэрэн дээр хөгжмийн хэсэгтэй байгаа даа штэ. Тэгсэн чинь плейтайм дээр Тэрийг хийж штэ. тэгсэн чинь дараа нь шоуж жагаад шөнийн 1 цаг болдог байхгүй. Тэгээ ингээ аюугаа орой үе дээр байгаа ш аюу гоё үе шүү дээ. Тэгсэн чинь би яагаад ч юм дарклаа харьцаа байхгүй. Тэгээ ингээ шөнө Плейтаймаас уу? биш плейтаймын дараа Улаанбаатарт ирчээд. Тэгээ тэр нэг орой байхгүй. Тэгээ би ингээ гэртээ ингээ өглөө үр цайтал 4-5 хүртэл ингээ дарклаа суувал. Тэгсэн чинь надаа ингээ за баг анх удаага гэх юм уу да. Ингээ юм suicidal бодлоод орж ирсэн байхгүй. За баг. За баг л. Тий. Өмнө нь бол яг ингээ жоохон плей хийдэг байсан шахах. Гэтэ тэр орой ингээ ер нь л аста очир хэрэг байна уу гэл тэгж бодсноо би тэрнээсээ айцсан байхгүй. За ингэж бодох юм бол ер нь юу ч байсан энэс дээр штэ гэж бодож байгаа штэ. Юу ч өөр юм хийсэн ямар нэг юм амьдрал яасан чи ингэж бодсноос бол дээр юм байна. За тэгвэл нэг юмаа болоод үзье. Тэр нь юу яах вэ гэмэл халтгах бол за энийгээ болоод үзье. Тэгээд дараа нь энэ бодлоод орж ирэхтнүү харъя. Тэ үнэхээр сэтгэл готрлын асуудалтай юу эсвэл менталийн асуудалтай юу гүгээ харчээ. Тэрийг чеклэхийн тулд энэ нэг муу зуршлыг болох хэрэгтэй. Худлаагаас сэтгэл готрлын дүр тоглоод байна уу те худлаа нэг юмнаас болж эсвэл жигнэстэй чектэй. Чек тэгээ амжилттай юу? Чек амжилттай. Тэгсэн чинь би өмнө нь өөрийгөө сэтгэл готролтой гэж боддог байсан чинь зүгээр айгу уйддаг юм байсан мөлий. Уйдахаараа сэтгэл зүйчдэр хүртэл очиадсэн тийм би нэг жил гаруй сэтгэл зүйчтэй байсан байхгүй. Тэгээд сэтгэл готролтой биш зүгээр сэтгэл уйддаг юм байсан. Томоотой шүү залууч. За болоорой. Болоорой. Тэгээд гоё л байна. Надад бол гоё л. Одоо гоё яваа мэн те ер нь. Гэхдээ би хүмүүсээ ингээд уудаг хүмүүсийг жаачлахгүй гэж бодож байгаа. Яг бол зарим хүмүүс чинь ихнээсээ тааруулж уугаад ч юм уу уудаг нь өөрт нь ингээд гоё байдаг хүмүүс бас байна. Амар шоуцснаа өглөө 9 цагаас босоод ажилдаа явдаг хүмүүс байна. Йоо тэд нар бүр хүмүүс байна. Тэд нар бол бас хүйтэн сэтгэлтэй хүмүүс те. Йоо 6 цаг магт ажилдаа явж мовцсон байж байдаг амар те. Тэ Япончууд амар тэгдэг те. Тийм гэсэн. Япончууд амар сонь тэгдэм шиг л шүү дээ. Ингээд Дэншанаас юунаас галт тэрэгнээс хоцорсноо шууд гудамжинд ууж тасарж ингэж байжснаа. Өглөө босонгуутлаа нэг покераас мэд дууснаа тэгэл гараа авчдаг те. Ийм хүмүүс. Тэгээд ийм ч юм уу? Эсвэл ийм ч юм уу? Тэгээд тэр ямар хүмүүс юм? Би сайтай хүмүүс юм уу? Тэ мэдгүй сайн хүмүүс юм байлгүй. Чи тэгвэл одоо дахиад ер нь юм цагийн ажил хийж чадах уу? Юу 9-5 9 to 5 хийж чадах уу? Хийж үзээгүй шүү дээ. Үзээгүй. Гэтэ ер нь хийх үү? Хийхгүй те. Чи тэ цаашаа аль одоо юун дээрээ илүү фокус явж байгаа одоо? Одоо DJ хийгээд, модель хийгээд, хөгжим хийх гэж 3 юм байгаа шүү дээ. Надаа энэ 3 хангалттай цаг багтаад байгаа байхгүй юу? 24 цаг ер нь надаас үлээд их санагдаад байгаа байхгүй юу? Тэний гуруулаа амар юм мөнгө олж молдог. Мөнгө олж болох уу? Хобби байгаа байхгүй юу? Навшин. Энийг бол дандаа хасгаруул оруулдаг хобби юм. Уулд гарах. Ямар ч мөнгө олохгүй. Дуунах, хасах. Хасгаруу оруулна. Боксыг толгой хөдлөнө. Амар хэрэггүй. Бүгд явж хэрэггүй тийм. Энэ чинь team hobby чи хувцсахгүй. Би олдог
Олсноор тэр бүгдийг тийшээ тий. Хувцраа өгнө шүү. Тэгээд аяга удаж байгаа шүү. Чиний дээр архивч одоо хэр болж байна? Ер нь яаж байна? Хувцуу улам цөөхөн л болоод байгаа шүү. Улам би чинь тийм асуудалтай юм лээ. Аха. Ийм хувцсан дээр ийм OCD-тэй юм уу эсвэл ийм төгс хувцсны шүүгээтэй байх гэдэг ийм асуудалтай. Тийм хүсэлтэй. Энийг нэг дараа гангарахтаа өмсөндөө ганц манц гэж боддог юм байхгүй тий. Байхгүй. Бүх хувцас бүх тохиолдол шаах хэвээр бүх хувцас миний бүх хувцас аим шаах хэвээр гэж бодосоо л шүү. Манай заримдаа маазралтай хувцснууд байдаг байхгүй юу? Чи бол тэгдүү бас жинхнээс үздэг байх. Тийм би жинхнээсээ үздэг амар стресстэй ёо. Жинхнээс юм кулерх гэдэг юм тий. Тий. Оо. За. Юу, тур пауз. Мэргэн асуух юм байвал асуугаарай. Чи бас цайны тухай ярил л да. За цайны тухай ярьцгаая. Түн цай хэрүүтэй. Мань Цааш маача уудаг байхгүй авир лээ. Маача ч наан цай тий. Маача авир тэргээ ёо. Би маачаг үзээ яддаг. Авир тэнэг яг тим стилтэй хүмүүс тэрийг барьцаа явж идэх байхгүй юу да. Ногоонтой. Тэ өөрийгөө хамгийн гоё гэж өөрийгөө жоохон бусдаас өөр гэж боддог. Адилхан пистанаар уудаг байхгүй юу маачаг. Удалтай байсан шүү дээ. Би бүр үзээ яддаг. Амт нь шал тэнэг юм. Зүгээр л юм зүлэг уугаад байгаа юм шиг санагдаа наагаад ёо шал тэнэг. Чи яа маача дуртай. Маача яг яагаад идэж аваа? Юу юм? Маача юу юм? Маача хитэн дүүргий. 10 Чи өдөр 10. Маача хитэн дүүргий. Чи зунжаага уудаг үстэй. Өдрөө болох авдаг үстэй нэгийг. Яа тэ чаа яагаад идэ маача гоё юм уу? Юу гоё? Одоо чи зөв төсөөлөө. За төсөөлөө. Зуны өглөөс ирлээ. Шаардсан. Я бачаа руу алхаад. Тэгээд роктой очиод хүмүүстэй сайн уу. Тэгээ гар өрөөд. Гар өрөөд тэг хүмүүстэй сайн уу таньдаг таньдгүй хүмүүстэй бахан сайн уу гэд. Oh юу ам бро ажилласан уу? Аха. Тэгээ мачаага аав тэ. Мачаа аав. Аха. Тэгээд эхний ингээд сеп хийгээд тэгвэл яа тий гоё юу юм бэ? Яг юу юм зүгээр хилээд өчөлтөө байна да. Чи ойлгохгүй ч болно л доо. Зүгээр кофе нэг хэсэг надад айгу чангадааддаг байсан юм аа. Кофе гэхдээ амар те. Заримдаа амар чанга амар өдөржингөө онгоч мангашаа. Тэгэн гут ногоон цай болохоор нэг матча зүгээр одоо шинэ нэг юм лонг 2-ын 3-1 ч үлээ тийм хавцааны кофентэй гэж би гуглээс уншсан байхгүй. Тэгэхээр ингээд хит их кофеин биш жоохон тааруулсан ч юм уу те. Гэтэ жоохон буст өгөх үед өгж байгаа ч юм санагдаад байдэ. Гэтэ би бол матча ууснаа нэг амар сэргэж мэргээд нэг сайхан болсон юм бол байхгүй л. Өөрөө яах гээд уугаад байгаагаа ойлгохгүй байхгүй. Гэтэ өдөр болго уугаад байдаг байхгүй. Армаа. Би тэрнгээр нь дормжлаа. Надад бүр юм юу байгаа. Хийдэг юмнууд нь байгаа. Нэг юм навшин юм арзаасан юм уу? Зөндөө юм байгаа. Нөгөө юм жижиг зөндөө юм байгаа. Навшин юм авчихгүй байсан тэгээд. Ийм хийдэг юм байгаа. Навшин шас. Маача ёо, маача уудаг хүмүүс шал тэнгээ ёо. Би яг хэлчихье. Амар тэнгээ ёо. Юу зүлэг уугаашаа. За уучлаарай. За дараагийн топик. За дараагийнх руу орцгоо. Цай бол ярих бол би сая сүрүүлчлээ гэж бодчих. Цайны яриг би бол сая сүрүүлчлээ. Зураг бол тийм их баярлаа гэд дарцсан болж ах шиг. Зүрээ. Сүүлд ямар кино үзсэн? Би нэг кино аяг дуртай шүү дээ. Манай нэр жүжигчин болмоор. Тий. Жүжигчин болмоор шүү. Аха. Нэг камера. За Арманыг жүжигчин болгож өгье. Жүжиглүүлэе гэж хүсэж байна энэ подкастаараа дамжуулаад. Чи ямар юм ийм гоё юм тоглохыг хүсдэг дүр байгаа юу? Бага шүү. Нэг боддог ба. Манай яг нэг юм солонгос юм уу юм нэг Япон юм гангстер заяа. Тэ нэг юм амар мундаг гангстерийн дүрмүүд байдаг ш нэг юм амар босс. Тэгээд тэд нар нэг юм нэг хөгийн нэг юм дүүтэй байдаг ш нэг юм мөн болдгоо арчаагүй бистан нар. Тэст амар саагүй. Тэгэл оршил ингээл гажлаа гэж тийч нэг. Тэгээд хах шалгуулаад нөх шаагаад тэгэл ингээл уйлаал заяа. Уйлаал. Тэгээд нэг охин сайн тэр охин ингээд амар сайн хүн заяа.
Тэгээд нөгөө охин нөгөө юм хөгийн бистаа юм чинь яг үндэ тоохгүй ш наваа. Тэгээд тэрний ханаас ингээл гүүгээл гэсэн ингээл тэрэндээ таалагдах гал тэмэгтэн юм хийгээл. Тэгээд ах руугаа очив. Тийм ээ билээ. Билээ юм байдаг шээ. Тэгээ чи тэр юм уу те? Би тэр бүтгөө бацаан болох гэдэг. А тийм юм Азийн гэнгийн тийм нэг юм тэр боссийн cousin маасан нэг юм дүүн, нагац дүүн واخхгүй юу? Яг үндэ хариугүй заяа. Аха. А нэг юм нөлөөтэй хүний бас ядаргаатай бацаан юм байна те. Болдоггүй амар тэнэг шат. Аха. А эсвэл арай гайгүй гэвэл ийм Америк кинон дээр нэг юм дээр үе нэг юм боксинг фильм ч юм уу те. Тэгээ нэг юм зөвлөлтөөс нэг юм боксер бацаан ирсэн заяа. Тэгээ мань нэг юм Узбек бокс ч бацааны дүр мөрч юм уу, казак ч юм уу те. Нэг боксер бацаан те ингээд нэг юм боксер ч юм уу те. Тэгээ тэр нь болохоор энэ одоо ийм л хоёр кинон тоглолоо даа. тоглоод байгаа те толгойд. Одоо ийм 2 кино тоглолцоод байгаа толгойд. Сүүлд ямар кино үзээ? Сүүлд мань сүүлд одоо сэтгэлж хамгийн түрүүнд орж ирж байгаа кино юу вэ? Дүүн л шүү дээ сүүлийн жил 2 жилийн хугацаанд. Дүүн хамгийн сүүлийн кино. Чи үзсэн тэр. Дүүн маань ингээд үзгээр амар сони юм fever dream шиг санагдана байгаа тийм. Амар юм жоо dark санагддгүй танарт дүүн. Мань ингээ амар сон дарклаад идэв ш дүүн үзэхээр. Тийм үү? Тийм. Амар сони юм амар юм урт ингээд өрнөлтөө юм хар дарсан зүүдэлж ирсэн үү? Нэг юм хар дарсан зүүд шиг зөө. Мань юм дүүн амар сони амар санагдаана. Амар ч амар л. Дарк санагдаана. Хар дарсан зүүд юм. Цохол нь бол тэнэг том юм лээ те. Thanks. Дүүний бүр юм ертөнц байгаа юм шүү те. Цохолынхын фэнүүд бас тустай байна. Зөвхөн зохиол мохол байна шүү дээ. Нөгөө хэдэн зуун жилээр бичигдсэн тийм зүйл юм шиг. Тэгээ хоёр киноос. Тэгээ плот твист нь юу? Хөөе дүүн. Дүүн чинь тэгэд бүр юм дээр үе 70 60 онд гарч исэн дүүн мөн гэж бас байд юм биш шүү дээ. Бүр дээр үеийн дүүн гэж байд юм л шүү дээ. Тэгээд дүүн үзэхээр гоё юм нь дүүн ярьдээсэй. гшах. Тэр амар кул санагдаад шаад тийм аа. Шаагаад байсан. Би тэр нөө хоёрыг нөө IMAX үзчихсэн байхгүй. Тэгээ бүр ингээ амар л огшаашаа. Бараг 3 цагийн кино болов. 2 3 цагийн тийм. Орчин үеийн кинонууд нэг жоон сонирм болцсон шүү дээ. Надад тийг санагддаг байхгүй орчин үеийн ерөн кинонууд. Яг дүүн шиг тэгж тулгаж байгаа тийм кинод амар ховрлал санагдаж надад. Дүүн тэгээ шагнал авсан юм уу? Яасан бол Зөндөө авсан юм уу? А шилдэг нөгөө нэг хувцсны дизайн авлуу баг тэгсэн тий. Шилдэг хувцсны амар тий ёо. Эстетик нь бол ялчгүй. Тэрэн дээр нь юу гэлээ Instagram дээр нэг юм үзчихсэн чи тэгсэн бахoo. ямар дизайнер хувцсыг хийсэн гэлээ нэг юм яриад л. Чи тэрийг мэдгүй хувцс. Тэр амар хаа. Би бас тим мен бас яванда хэмэрлээ. Кинонд юм стайлист хийдэг. Тэгвэл одоо жишээ нь хэдэн кинонд ийдсэн байгаа юм шүү дээ. Одоо саяны тоглосон 2 кино байна. Стайлист их ч 2 3 дахин кино. Дотроо тоглолцсон дээ. Дотроо тоглолцсон. Тэгээд жишээ нь 70-аад оны кино хийгээд 70-аад оны кино хийлээ гэж бодож шүү. Тэмүүл мань чинь шааж чадах байхгүй. Одоо угаасаа винтэж 70-аад оны хувцас хаанаас болох, ямар хувцас 70-аад оных, ямар хувцас 80-аад оных вэ мэддэг болохоор ч юм уу зөө. Тэгэл яг ингээд чи бүр юм академик төвшөнд ялгаж чадах юм байна те. Он оноор нь ялгаж чадах юм байна те. Ядаргаатай шас те. Тэгтээ судал тэгээ амар их мөнгө үрсэн. Амар их мөнгө үрсэн. Тэгэл армаа ингээд би бол гацдгүй байхгүй. Армаа нав гацааж чадаашаа. Яг нэг юм ярих гот гацаач шаашаа. Тэгээ сүүлд үзэг кинодод дөөн л юм биш үү? Ингээд сүүлд ингээд санаанд орж байгаа. Тэгвэл мгийн лалрын нэсэн дэл. Писта. За энэ оны лалрын кино гэл. Одоо жишээ нь хүмүүсийн амар сайн гэж боддог кинонууд надад заримдаа таалагдахгүй тохиолдод байна заяа. За. Одоо жишээ нь юу вэ? One Kar-wai юу вэ? Тэр One Kar-wai кино бол манд амар ороод юу вэ штэ? Fallen Angels вэ штэ? Тэр надад юу таалагдав. Тэр надад амар таалагдчих. Тийм үү? Тэр бүр аим хөгжим фүү параараа тэргээд ингэсэн байхгүй. Тэр нэг зураг авалт нь угаасаа нэг боцсон мод болсон шүү дээ бүх клип. Монголоор нэг явсан. Тэгсэн тэр One Kar-wai найруулсан тэр Холливуд очиж найруулсан кино бас яг тэрнтэй адилхан. Мөн ямар бас нэг юу гэдэг вэ нэг Монголд ажилладаг охин залуу хоёрын тухай Pine тийм Chunking Express. Тийм Chunking Express л зохиолтой тийм кино.
Тэгэл амар их зураг авалтаа зүгээр мэддэг. Зураг авалт нь тийм гоё яалчгүй тэр мөнгө бол надад гоё. Тэгтээ зүгээр нэг киноных нь Chunkin Express бол таалагдсан. Fallen Angels таалагдаагүй. In the Mood for Love таалагдсан. Юу яа тэр чин баг чиний хүсэж байгаа дүр үстэй ингээ амар гоё cool guy гарч ирснээр бүгдийг нь алж малал гоё биш юм уу? Гоё. Тэгтээ тэр нь тэгэл I'm cool гэл аймаа. тэгэл болоо байхгүй. Тэр чинь гоё кино ингээд бүх шалгадаг кинонор байж шүү дээ. Одоо жишээ Moneyball гэдэг кино байдаг. Миний хамгийн дуртай кино дээ. Brad Pitt-ийн тоглосон. Зүгээр л юм бейсболын талаар. Fucking гайхалтай. Би бейсболын талаар 0 мэдлэгтэй хүн тэрийг үзээд Огшин те. Огшилт зүгээр л жижигхэн диалогуудаас болоо те. Brad Pitt барыг хамгийн cool байх шаардлагагүй дүр байх. Ерөөсө cool биш. Угаасаа 50 Brad Pitt cool биш юм уу те? Ерөөсө cool биш. Зүгээр л coolтэй гэхдээ Brad Pitt болохоор cool. Гэхдээ нэг яг нэг юм Fight Club cool биш зэ. Гэхдээ амар гоё кино. Тэгээд би тиймэрхүү киноныг ингээд appreciate хийдэг байхгүй ингээд одоо шинэ заавал залуулаг байх шаардлагагүй ч юм уу кинонууд хүртэлтэй. Яг ингээд том хүний дуртай кино ч. Порн ч биш л дээ зүгээр том хүмүүсийн үзэх дуртай кино ч юм уу те. F1 үзсэн үү? F1 үзсэн. Яа, юу гэж бодсон? 10-аас Testosterone те? Тэр бол гоё. F1 надад ихтэй бас яг жоо мэдл санагцсан даа. Brad Pitt ер нь тийм кулээ нэг огшоогоогүй нэг мэддэг л өгдөг те Brad Pitt. Brad Pitt өөрөө зүгээр cool зүйл те. Тийм кул. Явдаг cool те. Тэр Jason Statham-ыг би бас амар cool гэж боддог. Би ерөөсө мөрөөдлийн хүн бол Jason Statham. Би өөрөө хийж тийм бол чадахгүй ч гэсэндээ зүгээр амар надад испо өгдөг. Чиний тэгвэл Cool. Brad Pitt мөн үү? Хамгийн дуртай актер Brad Pitt. чиний хөө Brad Pitt л бол кул. чи Орс кино үздэг үү? Мань үздэг шүү дээ. Орс кино үздэг шүү дээ. Орс кино. Жохон доо үзэж байгаагүй. Тэгвэл Монгол Заримдаа яа. үзсэн үү? Мань Монгол кино үзээгүй. Нэг ч үзсэн. Сэн амар Америк хөвгттэй. Америк хөвгттэй. Дандаа юм тий Европ хөвгттэй. Монгол entertainment нэг үздэг юм аа. Нэг cool mood байх гэдэг даа биш ээ зөв ерөн зөв. Стаа хуцаад уу. Ой нэг англиар ярьдаг мэрдэг энэ хутлаапстаа гэж. Зай. Тэгээд үгүй. Тэгдэг л байлгүй үст. Энэ гадаад бистай гадаад мань Америк явж бүр үзээчгүй. Мань Америк явж үзээгүй шүү дээ бистай. Таг Монгол бүр Америк л гэж боддог шүү. Жоо Америк. Оо тэгснээ энэ ч янзын ой. Англи хэлний багш хийсэн тухайгаар та. тийш мань 2 сар 2 удаа англи. Фарод илүү. Фарод. Монголд уу. Тий цаа чи англи хэлний багш хийсэн тий. Тий. Амар гоё юм бэл надад. Хэдэн хүнтэй англи хийсэн? 15 юм уу? Боловсралтай байгаад байгаа байхгүй. Лувсралтай байл. Аюу хөөрхөл. Би өөрийнхөө ангийг how to talk shit гэж нэрлэмээр байсан. Гэтэ фарогоос зөвшөөрөөгүй. Тэгээ би зөвөр миний одоо бодсон юм нь болохоор дүрм хамаагүй, vocabulary хамаагүй. Заяа. Англи хэлний мэдрэмж чадварч хамаагүй зүгээр л өөрийгөө өөр хүнд англи хэлээр дамжуулж ойлгуулах л хамгийн гол зорилго нь. Тэнгууд how to talk shit байхгүй. You know. 20% ярьж чаддаг. I go гэж хэлчихэд л ер нь болж байгаа шүү Болно I go don't like that shit гэж яхад ер нь бол хаа газар явна дөө гэж бодно. Тэгээ би зөв хүүхдүүд яг team confidence юм уу зүгээр тиймэрхүү юм зааж байгаа хүүхдүүд нэг team юм заах гэж үзсэн ингэж. Зүгээр л fucking express. Толгойг ингээд тархийн нэмэр исэн юм уу те? Тэгж тийм юмар. Тэгээ тэр чинь ажилласан уу? Ганц хоёр нь ажилласан. Тэндээс нэг хүүхд гараад наттай хамтарч ажиллаад ингээл те видео одоо videographer болцоо айгу мундаг. Миний олон клип мэлэвтэй хийж мэдсэн байна. Аа тий. Бас байна тий. Ганц хоёр. Заримдаа таарч багшаа магшаа гэж хөрх. Би өөрөө нэг англи мэл байбараа мэдхгүй зөө. Гэтэ ингээд англи үгнүүд ингээд заримдаа ингээд ашиглаж санагдаад байдаг зөө. Яагаад чи хилчдэг зөө. Тэр ингээд жоохон ичмэр зүү штэ. Ер нь бол бас юм амар англи хэл мэддэг хүний хувьд л амар тэнэг штэ ингээд одоо жишээ нөгөө нэг кринж амар хилдэг болсон нэг үг ингээд улсаас заагаад өгсөн юм шиг ингээд гинт бөөнд тийм үг оруулаад ирдэ штэ. Тийм үг байдаг те. 6 7 мэйн гээл нэг тиймэрхүү тайп бай. Тэр үед нөгөө орсуудын үед тэгжсэн юм шиг монголчууд ч орсоор ярих үг хэлэхээр кул бол болсон. А тэр нь жоохон үлдсэн ч үж магадгүй те. Хаваск гэдэг хэлээд байдаг үг гэдэг штэ. За. Тэр чинь хватит гэдэг үг юм лээ. Хангалттай гэсэн үг те. А тийм. Хаваск штэ. Яаж хаваск болсон юм бол гэтээ хватитаас. Астач штэ те. Машины стартер. Бэрэс гэж өгсөн юм болов уу? Бэрээсээ. Гү. Бэри райс юм.
Гүүн болоо өстө би тэгж бодсон. Бифстек. Бифстек гэдгүү. Бифстек. Гүүхий чинь гүүх. Бифштекс чинь бифст. Гүүхий чи күүки. Хөө пүн ёо тэ. Мэдгүй чи. Мэдгүй зураг зурлаа хажуу. Ямар үг сонгох юм. Тэгвэл тэрийг яг оруулах. Өөрөө гол авах байна. Тэр бэжийг авчих. Наач гарахгүй дээ баг. Чи сонгуулийн ажил хийжсэн үү? Үгүй ээ. Хийх үү? Бодож үзэн шүү. Чааны 50 сая төгрөг яах юм дөө. Биш авлах уу? Яг нэ. 50 сая төгрөг яах юм дөө. Нэм хоёр ах суудсан уу? За. Хан дүн 3 дуу хийнэ. За. Өөрөө аймаа хийдэг тэр дүүнэр сонгочих тэ. 3 дуу 50 сая хийх үү? Ямар нэг нам 50 сая штэ. Тэр нэгэн сэтгүүр орох юм уу? Муухай руу юу? Тий. Жохон хоцтуулъя гэж юу? Тий. Байдлыг уу? Орё. Тэр чинь тийм л хүмүүс угаасаа. Сонгуул Монголын ажил. Тэгэл бодолцож үзэн шүү дээ. Ямар нөхцөл байдалд ямар ажил хийх, ямар юмныхын шалтгаан, юуны төлөө мөлөөгөө бодно шүү дээ. Үнэхээр чиний ингээд за нэрнгээс ингээд нэг юм гайгүй ус төрч гарч ирж мэрээд гой дэмжилт тийм шүү дээ. Тийм шүү дээ. Why not? Үдэл санаа таарч байна. Манусын нэгэн жишээ нь ингээд гişүн болж молцсон байвал, гişүн болох гээд байвал үнэхээр тэр үзэл санаа нь гой бол дэмжин л шүү дээ. Би бол амар жишээ нэг урлагийн мэдрэмжтэй нэг гişүн мишүнтэй болмоор л хувьтай бол. Тийм ээ тий урлагийн мэдрэмжтэй хувьтай болмоор. Тэр нь юм урлагийн дуучин буучин хүн гэсэн үг биш шүү. Тийм зохиолын дуучин буучин гэсэн үг биш шүү. Зүгээр л зохиолын дуучин жижиг л уучлаарай. Тийм хийдэг хүн биш. Тэрийг яла бид нэр асуудал орох уу? Баярлалаа надад. Би яагаад дэшээ хазаалгая. энэ сахалтай болсон чинь жоохон амар юмнууд ярьж эхэлгээд наа. Гэхдээ одоо нэг гişүү хийж байгаа ах манайхан гэлэвтний мөнгө зөнгөө гаргаж ирсэн шүү. Төвшөө гэдэг. Үнэсэн дэвш яах вэ? Юуны гаргажсан шүү дээ. Баатар Тэ. таагуурын доор тий. Чинь нэг хэсэг зөндөө тагсан баг. Нилээ олон хэлээд гисэн тий. Чинь бүр нөө юутай байсан шүү дээ. Хирошигийн яаж ивэл тэрийг юу гэдэг вэ? Спиритажиг тийм. Чи бол бас утгалцсан юм байна те улс төртэй. Үгүй. Натруу тэгж. Би ер нь ямар хүнтэй Ямар хүмүүстэй хамтраад подкаст хийчихвтэй. Яандро улс төрлөө. Улс төрийн жоохон сэдв мэдвтэй хүнтэй хамт байсан юм шүү. Чи тэгээ улс төр мэддэггүй ер нь одоо ингээд энэ дээгүүр юу болоод байгаа доогуур болоод байгаа мэддэггүй. Ер нь Сонирхгүй юм. сонирхгүй. Тэгвэл одоо ингээд сонирхгүй. жоохон муухай нөхцөл байдал байгаад байгаагаа мэдж байгаа те. Жоохон манусыг Яг жоохон улсаараа юу? манус жоохон муухай шаагаад байгаа те. Ерөнхий том зургаараа бол муухай шаагаад байгаа те. Тэгэнгүүт тэрийг зайлмал одоо ер нь болио. Юу шаагаад байгаа юм бэ гэд бослог болоод ихлүүл чи оролцох уу? Тийм юм rebel юм чи дуртай юу? Жоох юм тэмцэгчсгүй юм юмыг одоо заавал тийм улс тарин тийм ээ писта ингээд өгдөлцөө. Тийм юм зүгээр байр суурин дээр очих дуртай юу? Англи хэл сурч ил яадаг шүү. Эсрэг байр сууриа. Юмны одоо ингээд эсрэг байр суурин дээр очих дуртай юу? Юмны зүгээр ер нь зөв байр суурь дээр нь очивол сайн шүү дээ. Нэг зөв мүү буруу чи өөрийнхөө Зөв гэж бодож байгаараа. тий зөв гэж бодож байгаараа юу? Тийм үү? Тэр нь ингээд нийгэм буруу байсан чи тэхүү. Хийн те? Окей. Тэгвэл тийм юм одоо ингээ ер нь муухай байгаад байна гэснээ амар нэг тийм том хөдөлгөөн өрнүүл чи тэрэнд оролцох уу? Оролцсон л доо. Гэтэ тэр хөдөлгөөн нь өөрөө дахиад нэг муухай юмны гар хөлж байх ч юм уу байхаар чи бас тэгээ pointless болчих гээд байгаа. Тэгэн гот тэрний оронд
би зүгээр юу гэж бодох вэ гэхээр за уртхаа хийгэн гутаа өөрөө би тодорхой хэмжээнд нэг мессеж гаргаж байгаа тэр мессежэд чадлаараа пүшлэхийг байна л гэж бодож байгаа шүү дээ. Ихэвчлэн болвол. Гэтэ үнэхээр зөв cause гэдэг шүү дээ. Одоо cause-ийн төлөө like the great cause you know something. Яхашастай. Зүгээр. Аха. Тэр их юм та Чи угаасаа гадаад бодолцсон шүү дээ мань ч юм уу. Америк гэдэг ч мэднэ. Америк шээ. Тэ. Мачаа. За ер нь тэгээд бас ингээд өөртөөгөө таарж ивэл оролцох юм байна те тийм юмд. Тэр нь тэгээд нэг юм жоохон самд ингээд эрсдэл учруулвал яах вэ? Ямар нэг байдлаар эрсдэлтэй. Зүгээр шүү юм байна. Чиний ингээд дуу хийж байгаа чинь хүртэл ямар нэг юмаа төлөөсөн шүү дээ. Тий. эрсдүүлж байгаа тийм. Эрсдүүлж байгаа шүү дээ ер нь бол. Тэгэхээр зүгээр те бүхэл юм эрсдэлтэй шүү. Тэгээ залуу хүмүүс юм байх гоё тий. Гэхдээ тэгсэн чинь ингэж чинь. Одоо нэг ингээд нэг таалагдсан улс төрч мөрч байж болно гэдэг ингээд зөвч юм чинь уусаал юм тогтолцоотой юм дотор амьдарч байгаа юм чинь ингээд улс төрийн оролцоо гэж ярьдаг болсон. Тэгсэн чинь одоо болохоор ингээд хүмүүс ингээд нэг хүний ингээд дэмжиж явж ирсэн. Тэр нь тэгтээ тэргүй ингээд бас тийм сайн нэртэй ч угаасаа зөв биш гэдэг ингээд хүмүүс мэдж байгаа ч юм тийм тохиолдол. Дараа нь ингэж зөвтгөж болоод байгаа. Би үнэхээр энэ хүнийг үнэхээр сайн мундаг хүн гэж бодоод тэгээд дэмжсэн гэдэг дараа нь тэгж хэлчих бас болоод байгаа. Баярлуулах гэдэг готой. Тэнгууд нөгөөдг нь болохоор хамгийн новшин нэг юм ингээд дэмжсэн чинь тэр нь наа чин тэрний тийм новшин зүйл байсан штэ гэдэг бас тэр унтраалт бас байгаа тий. Наа чин ийм төлбөртэй жигсаал байсан руу бас оруулж болдог тий. Одоо энэ бүх юм тийм болсон. Тэнгууд ингээд итгэл алдраад юунд итгэхээ мэдгүй зүтгэхгүй ингээд болцсон байхгүй. Тэгтээ зүгштэй ийм уцтай байгаа юм чинь зүгэх хэрэгтэй. Ийм юм. Одоо бид нэр одоо нийгэмд нөлөөлөх насан зүр нь бол хүрцгэж эхэлж Үрж байгаа хаа тий. сахал махал ургацсан байгаа харж байгаа өстэй. Гоонж моож өмсцөө харалтай. Зүг жоохон нийгэмд нөлөөлөх гээд эхэлсэн байгаа өстэй. Цаанаасаа ишигдүүдийн ивэр ургаж эхэлсэн байгаа. Сахалтай болцсон байгаа газар сахал ургачаад байна шүү. Сахал ургаад цай уугаад арх ухаа болцсон биш. Харж байна уу? Тэрхэн зарим нэг байгаа. Тэг бүгд За ер нь олс гэхдээ яг нэг ингэ ярил угаасаа амар табууштай бас угаасаа. 408 зах дотроос алчаа штэ ер нь үзэл бодлоод материал. За тэгэхээр Манд бодлыг бас төрийн үзэл бодлого юм байхгүй шүү амаа биз дээ. Мань яг сонирхоогүй гэдэгтэй тэгж. Одоо тэрнтэй сайн ч юм уу муу ч юм уу одоо мэдэхгүй л байна. Би бол жишээ нь одоо нэг юм тодорхой хэмжээний юм сонсогчтой ингээ залуу би бол од мод хүн бол биш зэ. Тодорхой хэмжээний зөв хүмүүст хүрж байгаа нэг 20 мянган дууг сонсдог ч юм уу те. Бас юу ч биш бас биш те. Тийм болохоор би нэг тодорхой ингээ мессеж түгээж байгаа. Тэгээд чамд мессежтэй дуунууд байгаа юу те? байна. Ер нь жоохон шүүмжлэлтэй хандсан дуунууд байна. Би тэ эцэс рэпер хүн хипхоп хүн шүү дээ. Хипхопчд үннийг шүүмжлэлтэй гарч ирсэн урлаг байгаад шүү дээ. Тэр спирит бол надад бол угаасаа байна. Тэгээ тодорхой хэмжээнд үүргээ гүйцэтгэж явж байгаа. Одоо жишээ нь чээсээ асуулаа шүү дээ. Тийм хөдөлгөөн болвол одоо тэгэхээр ингэнэ шүү дээ. Нэг хөдөлгөөн боллоо гэж бодлоо. Би очихгүй байлаа гэж бодлоо. Тэнгууд хүмүүс чи яагаад очиаг юм бэ гэж. Гээ шаад тэ. Ч юм уу. Тэнгууд би чинь дуучин би дуугаа хийж шүү дээ. Ч юм уу тэ. Би өөрийнхөө тодорхой хэмжээнд үүргээ гүйцэтгэж байгаа юм. Хицээцтэй. Тест ганцаараа нэг биеэрээ очсноос 40 хүнд яаж сонсуулж штт те. Тэгэж бол заримдаа боддог. Наа чинь бас хөөрхөн үнцэг байна. Баярлалаа. Гой. Yes. За тэгвэл хоёулаа ярьдаг нөгөө нэг өнөөх сэдвүүд рүү орцгоё. Шашны талаар шашин яаж вэ? Шашинтай юу, шашингүй юу? Би ч одоо нөгөө казак хүн болохоор дүрмээрээ бол бас мусульман шашинтай багасаа. Муслим тий. Энд Коран гэж байна. Та бүхний харж байгаагаар. Тэгээ миний сандаг юм бол анх зүгээр 6 настай байхад маад нэг молко ирсэн байхгүй юм. Молко. Мула гэдэг лөө. Одоо казакэр молко гэдэг. Ингээд нөгөө юу хүн гэх юм уу? Сүмийн хүн. Wise man. Тэгээ wise man юу лээ?
юм хэлдэг хүнтэй. За тийм юм молкл гэдэг Мэдээ. юм. Манай гэрийнхэн молкл. Тэгээ тэр хүн зүгээр надад ирээд ингээд наваа ингээд суулгаад ингээд те манай минийхөө ингээд яа тэгээ ингээд гой хөлөө угаагаад гараа угаагаад чихээ угаагаад ингээд ирээд наваа ингээд суулгаж байсан байхгүй юу. Тэгээд ингээд надад ингээд ном уншиж Куран уншиж өгөө. Тэгээд надад нэг юм чирнэлээ гамхтай юм ирэх байдаг гэсэн. Тэгээд тэрнгөөр ингээд залбируулаад тэгээд ингээд анх надад яа залбирахыг зааж өгч байсан байхгүй юу. Тэгээд ла илаха илlallah бас бисмилlah ла илаха илlallah Мухаммад расулаллах бисмиллахиррахманиррахим гэж би анх 6 настайдаа сурч ирсэн. Тэгээ унтахынхаа өмнө болгоо энэ шившлэгийг хэлж байгаарай гэдэг би одоо 20 жил бисмиллахиррахманиррахим гэж хэлдэг байхгүй унтахынхаа. Хэлдэг юм үү дээ. Nice. Тий. Тэгэхээр тодорхой хэмжээнд шашин шүтлэгтэй гэж боддتي. Гэхдээ би сүүлийн үед бол зүгээр яг жоохон өөр юм бодоод байгаа. Гносист болж байгаа юм уу? Тэрний хэсэг. Өөрөө өөртөө бурхан. Өөрийнхөө зөв гэж боддог зүйлийг хийдэг юм ухаантай зүйлсийг шингээж авдаг ч юм. Тэрийг яриад байгаа юм шиг л шүү дээ. Гносизм гэдэг тийм. Тэгээд тэр зөв. Би зөвхөн эцэстээ яагаад хүн өөрөө төрлөختөн өөрөө нэгдэж болох. Нэгдүүл дээрэл гэж байлгаад байгаа. Зүгээр хараад байгаа юм ер нь бол тийм. Тех боломжтой юм шиг. Тэгээд бид нар Моментал сонсон юм зөндөө уншиж бас за өнөх уншихгүй зүгээр сонсон аюу их сонсон одоо чинь хүмүүс ярьслан ажиллагаа энэ төр гэлтэй. Тэгэл Кани маны ярьслан ажиллагаа ингээл аюу сонсож үзэх дуртай. Кани өөрөө шүтлэгтэй яадаг уу энэ дэр? Манай харин Christian шүү дээ. Christian юм уу те? Тэгээд тэгтээ ингээ Каниагийн зарим ингээд ID-нууд надад гой санагддаг байхгүй ингээд юм. Хүн төрлөختөн бид нар ингээ илүү evolve хийх хэрэгтэй. Evolve ингээд хөгжих дараагийн түвшиндтэй. Ингээ ховж ив ч юм уу, худлаа ярих ч юм уу. Апдейт үсээд байгаа тий. Атаажтэй ч юм уу тий. Иймэрхүү юм шашин шүтлэг ч юм уу ингээ оролт нэг иймэрхүү юм заримдаа ярьдаг хөөхтэй шашин шүтлэг амар имзэг топик л да. Нэг багаас манай нагацсан. Битгий яриараа энэ хүний итгэл найдвар руу орохоор ингээ дайн болт юм а гэж хэлдэг гэсэн. Yes. Тэгээд би бас нэгт ярих бас туртаа биш зүгээр. Бусдаар болвол нэг тиймэрхүү. Ингээд ялангуяа юм шаардлагагүй зарим юм а болоод ингээд evolve хийх боломжтой ч юм шиг дараагийн түвшинд рүү ингээ хүн төрлөختөн тэр чигтэй. Тий. Хамтдаа ингээд гэж зүгээр тэгж бодох дуртай шүү дээ амар чухал сонсогч. Тэр цаг үе жоох ирээд байгаа юм шиг санагддаг юм. Яг одоо бол бүр амар хөгийн үе дээр явж байгаа юм шиг санагддаг шүү дээ. Хамгийн тэгээд очихгоо тэгээд байгаа юм байлгүй тий. Hopefully ингээл нэг урдаа гаргаад нэг хүн туг дахиад ингээл пизда ингээл тий. Гэхдээ зөвхөн Монголыг ч яриаггүй шүү маань ингээд ерөнхийдөө дэлхийд юу болж байгаа юм ингээл тий. Ингээл чулуу шидэл. Унгаагаал ингэж дараагийн үныг унаагаал энийг ингэж унаа. За одоо энийг ингээл иймэрхүү. Тэрийг ялчих юм бол сайхан болчихно ч юм уу тэрийг ингээ алж малаад тэрийг сүйтгэжүүл гой болох гээд байгаа юм шиг логикоор ажиллаад байгаа те дэлхийн ертөнцийн. Тэр хамгийн буруу баха ер нь бол мань тэгж л бодож байна. Яа. Миний Мэдлийн санаа нь бол баялаг. мэдлэг нэмэх цаг зав шүү. Ингэж сонсчихсан. Одоо ингээд бид тэрэ асуултлаар бас нэг юм одоогийн хүмүүсийн мэдлэгэн дээр л суурилсан асуулт асуучих байгаа байхгүй. Тэгсэн чинь ингэдэм лээ. Шашин гэдэг үг нь шүү дээ. Энд чинь болохоор яг нөгөө санскрит хэлний шасана байхгүй. Шасана чи юусэн сурч мэдэх гэсэн үг юм байна. Нөгөө чи religion гэдэг үгний орчуулгыг бид нэр хэрэгэлдэг үгүй юу гэдэг бас өөр наад хүмүүсийн дорны хүмүүсийн. Тэнгүүт бид нэр шашин гэж яваад бүх ингээд релижнууд ингээд ирчихэж байгаа шүү дээ. Юу христ талах бүгдийг яриад байгаа шүү дээ. Тэнгүүт дээрээ талхлаар шашин гэж ярихтаа болохоор тийм яг тэр талаас нь их ярьдаг гэсэн юм шиг үлээ. Гэцээс шүү. Мэдлэг гэж ярьдаг гэсэн гэж юу? Тийм одоо тэр талаас сурч мэддэг. Шижин гэдэг өөрийнхөө тэр ном дотроо л өгөхгүй тэр одоо буддын бурхны шашин дотроо. Тэгмээд одоо болохоор шашин гэж бас яриад байгаа бас учир дутагдaltaй юм шиг л. Тэр тэгж яриад байгаа. Тарих уу. Харин тий. Тэнгүүтээ нөгөө талаараа Шашин чинь ингээд за тэгэхээр амар бас тодорхойлт өгч байгаа байхгүй. За энийг ингээд цаахан болцгоо бүгдээрээ гоё хийж байгаа юмудаа сайн итгээрэй тий гоё шүү. Тийм гоё байгаарай гэдэг. Сайн найстаа мань ярьж байхгүй шүү. Жишээ нь ингээд би найстаа ярьж байгаа 10 жилээс найзлсан. За чи миний найз би чиний найз те. Бид close connection bond те. За би ингээд хутлаа кулерхээ англи үг хэрэглээд байгаа биш шүү. Зүгээр ингэж ярьдаг хүн байгаа шүү. Сурцсан. Тэгээд ингээд угаасаа аль хэдийн хангалттай дотн сайн найзууд
юм үүсчээд шүү дээ хоёр human дундтай. Тэгтээ дараа нь би байжснаа би ч мусульман өссөн ш. Чи чинь буддист ш гэж. Яагаад их ёстой вэ гэж бодогдоод байгаа байхгүй. Хангалттай битээр батлаад тэр бондыг үүсгэсэн байхгүй бит. Хоёр хүн гайхалтай хэрэг байхгүй. Үзэсгэлэнтэй те. Миний найз байгаад баярлаа. Чи би байгаа чи баярлж байгаа. Гайхалтай хэрэг байхгүй те. Хинч асуугаагүй байх л ш. Тэгэхээр дараа нэг юм хэрүүл алим хайж байгаа юм шиг тийм үү те. Ер нь тэгэл бүх асуудал яг юм юмнаас л үүсч байгаа те. Тэр шашнууд юу явж ирсэн нэг Юм ярьж байгаа яг зүгээс. Ихтэй ч юм болсон юм шиг. Зүг ер нь бол гоё юм шиг те. За. чи бас заримдаа ингэж зураад байгаа юм байна те. Тийм шүү дээ заримдаа энэ Нэг юм нэмэгтэй шаацсан. энэ бас ингэж байгаа. Окей. Тэгээ ер нь урлаг ер нь амар нэгтгээд байгаа юм байна даа л гэж ойлгоод байна л та. Хамгийн асуудал багтай юм шиг санагдчих. Хамгийн тийм. Дүүлдэг. Тийм. Үг хэллээр логикоор шаадаг болохоор мэдрэмжээр шаадаг болохоор. Яг юм урлагаар дамжуулж найзсан гэж ойлгоод идэв шүү дээ. Ер нь юм нэг сонирхол нь урлаг байж таарал тэгэл тэрнгээр л манусч одоо яг бас нийлхээрээ нийлждэг найзууд ч бүгдээрээ дандаа нэг тийм хүмүүс байгаа шүү дээ. Хөгжимч хийждэг, урлагч хийждэг, DJ янз бүрийн тийм хүмүүс одоо олширж байгаагийн шалтгаан юу вэ? Ах юу гэж бодож байна? Тий. Чи дараа нь тий. Ах юу гэж бодож байна? Тэр бүр анхнаасаа өгдлөөрөө тэгж тийм логик юмар хандаж ингэж математик хандаж зөрчилдсөнд ороод цаанаасаа нэг тийм авсан ажил их доргоо урлагт туслаа хүмүүс их болсон шүү дээ. Сахилгаггүй тэр зэрэгтэй шүү дээ. Тэр бол бас нэг тийм юм л яваад байгаа л гэж боддог шүү дээ. Өгдлөөрөө бүр. Тэгээ уул нь юм хамгийн гэгэрл одоо гэгэрл гэхээр бас зүг. За нэг тийм юм гоё юмтай юм агуу зүйлтэй ойртож байгаа нь урлаг юм шиг санагдаад байна. Тэгвэл тийм сигнал тархинд нь ихтэй хүмүүс бол бас попорж байгаа ч юм биш. Зүгээргүй хүмүүс л гэж боддог. Тий. Андале. Балаар чаашаа дэстэй. За цайгаа зинэглээтэй. Нэг ууланд ягаа хүмүүс гардаг ингээ асуусан чаавгүй хөөхтэй. Ёо. Чи өөрөө тэгсэн шүү дээ бас өөрөө тэгсэн бохгүй юу? Тэгсэн юм аа. Чиний одоо ингээд Instagram-ийн алгоритм чи яаж явагдчихэд Юу гэсэн үг юм бэ? юу хийх чам дээр хамгийн их гарч ирчихэд рилэн дээр чинь жишээ нь юу гарч ирж байна? Break up таалбатай гарч ирж. Тэр охин чаваа хаяаж явсан. Тэгвэл чи X хүчтэй гэсэн чи фитнес хийж. Яг тийм. Break my heart. Тэгсэн гэдэг. Glow up хийж байгаа тухай тий. CrossFit хийдэг яриа шүү дээ. Тэр тийм чухал гэж юу? Тэр тийм нүдний шил зүйлс шүү дээ. Асуул Яг одоо энэ хөдөлгөөн одоо өрөөл л та. Асуул хөдөлгөөн хийдэг хүмүүс. CrossFit ихтэй мань сүүлдээ өөрөө ер нь жоохон toxic shit байна гэд өөрөө тэгж бодоо болцсон шүү. Хитрхи их. Юу нь бол CrossFit бол нэг тийм Хит toxic санагдсан. байнгын гэдэг байвал тийм бийдж байж. Нөлөөтэй зүйл бол биш. Тийм. Тийм. Яа тийм. Чи бас тодорхой. Мань нэг ч удаа хийж үзэж байгааг байхгүй. Байнгын Тамирчин хүний үнцэг гарч ирж байгаа шүү дээ. Байгаад ингээд нэг яг бас тийм эрүүл уусгал бол биш байхгүй. Эрүүл биш. Байнга хүмүүс асуудал гэдэг хийх тэр чинь ингээд өндөр темпээр зүрхний ачааллыг илүү ингэж яагаад байгаа штэ. Тэр бол маш буруу. Үнэ. Тэгээд тэндээс гараад ирэнгүүтээ ингээд хүн сэтгэл зүйн нэг ингэж нэг юм дээрдээд байгаа байх. Хэрвээ та ингэж харж ивэл бокс тоосон дараа бокс мэтгэн дараа нь гарч ирэнгүүт нэг гоё юм нэг өдөр өвдөлтөй болсон юм шиг скол нэг юм ажралтай болчихсон шүү дээ. Тэгмээ жоохон юм
хурдан зүрхэн ингээ хурдан гид ажиллуулчвал нэг гарч ирэнгүү жоохон юм дифред ингээ сэтгэл санаа Хийрхэд эхлэх юм. Надад токсик санагдсан байхгүй харин. Токсик санагдсан. яг гараад Мань жил хагас тасралтгүй байсан байхгүй. Там тэгээ одоо тэгээ Мань чин ринг минг дээр дарж мардаг гэсэн шүү дээ. Оо тий. Тийм. Ринг минг руу гардаг шүү. яг хөө ингээ би бэлгүй болно. Гэхдээ нөгөө дотор сэтгэл санааны хувьд бол жоохон асуудал бас гарч ирнэ. Токсис те заримдаа мань зур сүүлргөө ингээ хийгээд ингээ бүгд ингээ ингээд. Тэгээ би ингээ пистанараа ер нь яг юу болохоо очиод байгаа юм бэ гэдэг. Писта тэгээ зүгээр амьдрал амар гоё тайван өнгөрчээс чи бүгд нэг зааланд цугласнаа. Гівэнд бүр бүгд стрессгээ шаад. Зай. Хамаг юм аа. Зайлцааш. Тэгээ мань ч болохоор өөрөө ингээ ганцаараа манцаараа бэлтгэл хийж чаддаг хүн байхгүй багасаа уусаа тийм байсан байхгүй. Өөрийгөө ингээ бэлтгэл хийлгчдэг. Өөрийгөө хурдггүй тий. Тийм. Писта тэр чин тэгэл эрүүл байхын тулд хийж эцсийн болоод писта. Мань нарийн зааланд очихгүй бол өөрийгөө хуураад идэх байхгүй. Гэр бэртээ хийн гэж худлаа шал. Энэ чаал хэрэггүй. Энэ зүгээр сүвдээр хөөе. Тийм ээ. Бүр юу ч хэрэггүй зүйлөө. Энэ зүгээр гэл байж. Би энийг баг аваад нэг ч авах чахта шагрилагаас аваад өргөсөн тэгээ баг өргөөгүй дээ. Тэр аим 5 давхарлаа өргөсөн аим хүнд байсан. Хүнд. Энэ хизээч ихгүй байна. Жаанд тэ дээр нь Өлгөөд нэг хэсэг. Тэгээ толгой нь багтахгүй тэ дэше өргөсөн ч бас. Мэдхгүй нэг хэл юм байл. Юу бодож ийсэн юм бэ? Гэхдээ яг хуучин гэрээсээ авчраа наац юм Өргөх юм шүү. Та цаа үнсдэг гэсэн шүү дээ. А тийм. Тэрхшээ би чадахгүй яаж чадахгүй би ч одоо тайлалтай юу болоод байгаа бэ? 100 үнсчихэд бодсон гэсэн. Чи тэ гоё дугуй авчаа штэ. Дугуй бас гоё те. Дугуй нэл таам. Мөнгө байхгүй. Дугуй хамт унжлахгүй мүү? Тэр за мань бодно. Жигнэс. Тэг дугуй гоё бөөнд тэр чи ингээд юм газар явж маавал те. нэг цэгт очиод тэгээ явж баваа. Уг нэрнгээсээ харин. Ингээ газар руу очиж мочоод ингээд гоё яашаад. Тий, тэгвэл арай бас хөвгөлтэй штэ. Дуучин нэрэн дээр нөө харагдах хамгийн хөндөтэй хурдтай. Тийм амар гоё. Бас сонь те. Нэр тийм. Нэг амар бид нар тийм амар гүнзгий спортын хүмүүс биш. Надад бүр болчих алга юу ч байхгүй. Тийм амар лаг хүмүүс ч шал өөр өдөө спортын хүмүүс биш. Тэгэхээр бид нар жоохон хичээж байгаа тий. Жоохон хичээгийг хүсэж байгаа. Одоо бүр сая энэ өнгөрсөн жил бүр амар таргаллаа бүр юу болоод байгаа юм бэ? Мэйси та нар 5 жилийн өмнөх зургийг та нар харсан уу? Мэрхэн байна хоёрыг. Шүүсэн залуучууд байж. Тэгсэн чи одоо бүр ийм болцоо тэгээд тиймэрхүүл. Yes. Чи зурагт үздэг үү? Зурагт яг ТV юу? Зурагт байгаа юу? Зурагт байгаа. Зурагт үздэг үү? ТV үздэг үү? Яагаад? Одоо энэ байх гэдэг тийм Мэдхгүй юу. Бидний үеийнх нь үздэг юм шүү дээ. Эдний. чи ТV үздэг юм одоо? Үздэг шүү дээ. Мань хаяа ингээд асаагаад ойрч болчтой шүү дээ. Мэдээжтэй Монголын мэдээжтэй үздэг шүү дээ. Нэг ойлгоод байгаа ч юм байхгүй зүгээр тэгэл ойрхт. Тэр тийм анханасаа суусан vibe юм шиг л. Би нөгөө эмээ өвөөтэй vibe шүү. Эмээ өвөөтэй байж гучаа тэр ингээд тавигдаал ингээд яваал гэдэг тийм гот юм хантай. Тэр чи анх юм шугамын хараад байнаас өсөлтөй байхгүй. Системээр сэрж байгаа байхгүй. Гэстэй эхэлж мэхлээд бүгд бөөндөө сэрж бирээд өө чи жигхэн Бүгдийг сэрдэг байсан. тий. Шууд төрийн дуулмал явахч босох хөстэй болж байгаа шууд. Тэгээ тэрнээс үүсэлтэйгээр мань бол зураг таяа үздэг. Тэгэл асуус. Таар бол Өглөө болгон эртлэн босч гэдэг нэг их чирээ шээ. тий. Мань зөр үздэг юм comedy подкастууд байгаа. Тийм. Монгол Америк Англиар. Монголоо гэж асуухаа болчих штэ. Хаашаа. Манай ч одоо нэг дуртай комедиан байдаг байхгүй Крис Делея гэдэг Америк байхгүй. Тэрний одоо магадгүй 10 жилийн өмнөөс ч юм уу юм подкаст хийсэн байхгүй. Бүх подкастыг энэ мань үзсэн байхгүй. Тайвар инээдтэй. Бүгднийг. Миний интернет дээр миний харсан хамгийн фаны хүн. Тийм үү. Бүх хүнээс хамгийн фан. Тэр нөгөө нэг бифэн тоглолдог хүүхэн биш үү те? Үгүй эртэг комеди юм уу? Эрэгтэй юм уу? Оо. Би гадаад комединууд нэг үзэж байгаа гэдгснээ нөгөө нэг Ronnie Chang хин блэ? Нэг Аз нэг комединууд тэрийг үзсэн чинь бүр амар инээдтэй байна. Миний юм хошин шогийн мэдрэмжинд амар таарана. Netflix дээрс. Аз комедианууд амар инээдтэй л байгаадсан. Зарим хэсгийг ойлгоогүй л дээ. Тэгтэл ороодс нэг юм Аз эцэг ихийн инээд нөө юу гэдэг штэ парентинг тэр мөр амар инээдтэй орж ирж байна. Тэр чиний сонсдгийг чи юу инээдтэй тэгвэл
Зөө Тийм царай гаргаш. ер нь л инээдтэй л гэж боддоо шүү дээ. За гоё ярих юм ч дээ. Би байна да хаста. Би тэ сайн сонгол хоцмаар байна гэсэн шүү дээ. Хэцэл. Тэстэ. Хувцсны тухай. Хувцсны тухай ярих. Чи хувцсан нэг дуртай шүү дээ. Бас. Байна. Би чамаа гоё хувцалтай гэж боддоо шүү дээ. Тэр мөрний хамаа зөндөө байгаа. Deep down бол тэгээ зөндөө байгаа. Ваныга тийм гэж боддог юу? Би чамаа гоё хувцалтай гэж боддог. Баярлалаа. Ван гэхдээ тэгж аваар тэгж судалж модалж бол яадгүй зүгээр л нэг юм анханасаа нэг юм суудсан муудсан ч гэх юм уу үдсэн юмнасаа болоод ч юм уу тийм тесттэй болцсон юм шиг байна. Тэгэл тэрнгээр явж ийдсэн тэгэл тэгж л байгаа л үүдээ. Тэг үдсэн юм. Чи ер нь жоохноосоо тэр MTV мэви ч юм уу нэг юм үдсэн рэпер дуучдаасаа болоод тийм болсонтой санал нийлж байна. Ер нь Тэ нөлөөлж байгаа шүү дээ. кино минь тэр мэр ингээл орж ирэл Хувцсыг би яагаад чухал гэж боддог вэ гэхээр идж байгаа хоолтой адилхан шүү дээ. Муу юм идэх юм бол би үтнэ. Сайн юм идэх юм бол сайн. Тэгээ хувцас болохоор угаасаа нүцгэн гэрээсээ гарах нь хууль бос. тийм шүү дээ. Шорон шаан шүү дээ. Тэгэхээр хувц өмсөх ёстой болчих жоохгүй. Тэгэхээр нэгэнт өмсөж байгаа юмыг гоёор яа өмсөж болохгүй гэж боддтой. Тийм болохоор би хувцсыг чухал гэж боддог. Yes. Тэгээд тэртээ тэргүй хүмүүс биний өөр хүмүүс юу гэж бодох хамаагүй гэж хэлдэг зарим хүмүүстэй. Тийм гот над боддог юм тэр нөгөө өөр хүмүүс ингээд яг л first impression гэж байгаа анхны сэтгэл шууд төрж байгаа таарж байгаа хүн болгонтой. Тэр нь бол үнэн заяа. Тэгээд сайн сэтгэл үлдээвэл сайн, муу юм үлдээвэл муу ойлгомжтой тийм гот муу сэтгэл үлдэнгүү тэр нөгөө opportunity cost болчихж байгаа. Яг тэр хүнд өөрийнх нь амьдралд ингээ ямар ч нөлөө үзүүлэхгүй ингээ өөрчлөгдөхгүй байгаад гэж болно. Гэхдээ нөгөө айгүй олон боломжуудыг хажуугаар өнгөрөөцсөн байх магадaltaй байхгүй. Тийм болохоор би хүн сайн амслах хэрэгтэй гэж боддیں۔ Тэгэд тэр одоо хүн юу гэж бодож байгаа нь та хамаагүй мамаагүй гэж байгаа нь хүртэл яг үндэ нэг юм бодогдуулах гад худлаа бас тийм байгаа шүү дээ. Тий. Худлагаасаа тэр чинь бас популяр нэг хэлбэр хэвгүй. Хүн юу бодож байгаа нь хамаагүйгээр би хувцалж байгаа гэж өөрийгөө бодогдуулж байгаа байхгүй. Тий. Хамаагүй харагдах гэдэг шүү дээ. Тэгэхээр чинь бас нэг юм шиг харагдах гэдэг шүү. Тийм. Зөгцөлгөө мөхцөлгөө гэрээ гарч ирж мэрх гээд байгаа ч юм шиг те. Гарч ирэхгүй. Лику хин тэгж хэллээ. Манай хэд нэг тэглөө нэг хогоо асахтаа хүртэл ганган бай гэ шаагаад. Нэг тийм яриадс. Тэ шүү дээ гоё шүү зөв шүү дээ яа юм шүү дээ. Ер нь жоохон попорсон чи. Би ер нь сүүлийн үед попорлтыг очоод дэмжиж байгаа юм шүү дээ. Тэгэхгүй бол попорхгүй байхаар гэж байгаа. Попорхгүй байхаа амар өтөртэй байгаа шаа. Ямар сайндаа подкаст маст хийж биста бүр попи кинг болох гэж үзэж шүү дээ. Попи кингүүд болох юм бол. Попи кинг болмоор байл угаасаа. Амар попормоор байл яг үнэ. Арманы Instagram-ыг бас даах энэ доор линкийг өгөн зөө. Гуруулангийнх нь 50. 3 Өөрийнхөө subscribe дараад хонхоо дараад тэгээ notification идэвхжүүлээд тэгээд бүтэн сайн болгонд манай дугаар орноо. Бүтэн сайн болгонд оруулахыг хичээнэ. Подкаст уртын попрлт хийж байгаа. Уртын попрлт явах гэдэг байна. Тэгээд нэг юм байна да. Одоо би айгу удаан ингэж бодож байгаа байхгүй. Яагаад англиар дуу идэг мэддэг ч юм уу те. Тэгэнгუთ одоо Монголд ингэ наваа ингэ олон хүн сонсохгүй байдаг байхгүй. Яг ч юм зарим чиний юуд болоод байгаа ойлгохгүй шүү дээ. Тийм. Англиар. Тэгэнгუთ ингээд ихэд гарах гэдэг шүү дээ. Би болохоор ингэж хараад байгаа байхгүй. Одоо жишээ нөгөө солонгосчууд ч юм уу сүүлийн үед амар поп чадж байгаа шүү дээ. Тэгээ поп-род бүр одоо ингээд пассворт нь дэлхийд 2 дахь хүчтэй мөчтэй байна. Одоо удахгүй 1 дахь хүчтэй болчих гэж аяга Сингапур энтриг үүсээ. Тэгэнгუთ солонгосчууд бол ингээд Азиудыг поп-рол чадаад байгаа байхгүй. Гэхдээ солонгосчууд нэг юм тодорхой өнгө төрхтэй байгаа шүү дээ. Цэвэрхэн хайртай өндөр юм тодорхой үсний заалттай залуучууд те. Тэгээд энэ поп-ролт нь ингээд тулаад тэгээд дараагийн шат руу орох хэрэгтэй байхгүй. Тэр нь болохоор би харж байгаа нь энэ нүүдэлчин хүмүүс ч юм уу те. Дундад Азийн нүүдэлчин монголоид ийм хүмүүс байхгүй. Гэж би хараад байгаа байхгүй. Азтай те. Гэхдээ өөр жоохон өөр qualityтэй те. Өөр арга барилтай, өөр соёлтой, заншинтай ингээд ийм араншинтай хүмүүс байгаад гэж би хараад байна. Тэгмээ би одоо өөрөө жишээ тэднийх нь нэг нь болохоор энийг харсан юм би ингээд нийтээ хэдэн жилийн өмнө. Гэтэ ингээд одоо хүртэл очиагүй л байгаад байна л да. Гэтэ очихгүй л байна л да. гэж хараад байна. Өөрийнхөө swag-ыг жоохон мэдрээд байгаа юм биш үү? Өөрийнхөө орны онцлогийн swag-ыг. Тийм. Тэр амар чухал шүү. Тэрийг мэдрээр. Яг үнэ. Яг дөөрэж болохгүй гадаад би стандарыг. Би бол ямар ч
Би хизээч fucking солонгос залуу байгаасаа гэж өөрийгөө хүсэхгүй. Би яг одоогийнхоороо байгаасаа л гэж хэлж байгаа. Тэгээд надад айгу таалагддаг байхгүй Аз залуучууд дундаас монголчууд ингээд те ийм илүү manly ийм тодорхой хэмжээний өрөөрөө орж ирэхэд ауратай заяа. Цаарсан цэв цэвэрхэн биш ганц хоёр сорвтой морвтой. Энэ тэр хүний бүрдүүлж байгаа юм нөхгүй. Батгашаа. Тийм. Тэр swag тэр чин spice нөхгүй юу? Төгс байхтай биш гэж би хараад байна. Тийм болохоор ингэж боддог болохоор ч тэр би одоо хүртэл ингээд дуу ихэ болох гэдэг нэг төрөөс шиг зэжил 100 дуу хийгээд байгаа. Гүрийгээд байгаа нь тэр ихгүй. Надаа хүмүүс аягүй их ингээ өдөр тутамд ирснэ. Армана хөгжмөө хийж байгаа мó гэлцээ. Fucking damn right I'm making music. Байвал тэр дуун дээр бол амар огссон шүү дээ. Sorry нэрийг мартсан нөгөө нэг юм уулан дээр дуулаад байдсан шүү дээ. Йоо тэр бол нэр яг юм дэлхийн рэперүүдийн дуу шиг л байсан нэр гэсэн. Тийм тэр зөв greatest гэдэг доо. Тэрэн дээр сонсоод байлоо. Yes тэр Арманы хэсэг бүр ингээд амар огшилттой байсан байхгүй. Бүр яг гоё гадаад ингээд дуу шиг л зүгээр яг ийм дуу. Амар дуу. Тэгэн гот тийшээ гадаад стандарт руу очиход аягүй хугацаа орж ийн ялч. Нөх хүмүүс яриад байсан юм. 15 жил хөдөлмөрлөл гэж. Тэр нь яг үнэн боож таарад байгаа байхгүй юу? Хамгийн хэцүү. Амар их хугацаа орж ийн андаас та. Яг ингээд сайжрах гэж заяа. Тэгээд одоо яхавт. Тэгээд дээрэс нь бид нар нөгөө нэг юм жижиг газраас гарч байгаа хүмүүсийн мэдүү газраас гарч байгаа хэрэг аягүй их дутагдaltaй тал байгаа. Давуу тал нь of course байгаа. Тийм сонирхолтой culture шүү дээ бидний илүү энэ ховор сонирхолтой. Дутагдaltaй тал нь болохоор ингээд солонгос хүн байсан шиг ч юм уу тэр авах push-ыг бид нар авахгүй шүү дээ. Тийм том маркет, тийм том эконом байхгүй болохоор тэг ингээд жижигхэн. Тийм болохоор биднэрт авч болох жишээ надад ингээ өгж болох support болгох надад хэрэгтэй гэж би ерөөсөө ойлгосон. Тийм болохоор ч мань популт яага болохгүй гэж. Yes. Мань тийм болохоор сүүлийн үед хэдэн сар хийж байгаа ажил болгоноос доор гэж байгаа байхгүй юу? Хараг намайг ажиллаж байгааг мэдрэг, надтай хамтарч ажиллах хүмүүс над руу холбогдохдоо бити имигээсэ. Хоорондоо хүмүүс уулзаасаа. Одоо би чиний подкаст орж байгаа ч гэсэн тийм учиртай шүү дээ. Гэхдээ би ингээ чи хоёул угаасаа найз хоёул юу болохгүйгээд ингээд юу хоёул угаасаа сайн найзууд шүү дээ. Тийм шүү дээ. Би чамтай ингээ сууж ярих шаардлага хоёул угаасаа найзууд хангалттай шүү. Гэхдээ ийм юм ч ярихгүй шүү дээ. Тэгэл мэдчихэж байгаа шүү дээ. Тийм. Тэгэн гот эн чинь нэг өөр юм болж байгаа байхгүй. Тэгэхээр энэ opportunity-сийг ашиглах ёстой. Ялангуяа Монголоос гарч байгаа юм баг газраас гарч байгаа учраас тийм юм бэл. Сүүлд бол тэгж л байж байгаа. Тэгээ мань яг сүүлд Хонконг руу ч юм уу очиод зурагчтай танилцаад, модельуудтай танилцаад гадаад хүмүүстэй. Өмнө Тайванд 2 жил сурдаг байсан би. Амьдарч байсан тийм Тайван, Японд амьдарч байсан. Гэхдээ тэр үед 19, 18, 20 та жоох хүүхэд байсан. Тэр үед би ингээд аимхай байсан байхгүй. Одоо ингээ 26 хүлээ 27 хүрээд тэр айдас гэдэг юм байха болцсон. Одоо ичгээ болцсон. Алдах юмгүй байснаа би ойлгочих жоох. Авах юм харин их байгаа байхгүй. Тийм болохоор юмсыг хийх ёстой. Тэгээ тэр дунд ороод би ингээ хүмүүстэй танилцаа маань чи англи манглиар ярьдаг. Яг ингээд one on one ярилж чадчихаа ч гэдэг. Тэгэхэд би өөрийгөө мэдэрч байгаа байхгүй. Амар хөөрөөд байгаадаа ч биш. Хүн шиг хүнтэй харилцаад гадаадын орчин ч гэсэн тэр түвшид нь ингээд байж чадах юм байна ингээд би харизмагаараа хийдэг юмараа үзэлцэж чадах байгаа байхгүй гэж би хараад байгаа байхгүй. Тэгэхээр би тэр дуун дээр Asia's best rapper гэж хэлээд байгаа байхгүй. Би Азийн хамгийн сайн rapper гэж өөрийгөө дуудаж байгаа заяа. Энэ дээр бол бүр бүгд юу хуцаад байгаа гэж бодож байгаа. Гэхдээ that doesn't matter. Би тэрэнд итгэж байгаа байхгүй. Би тийшээ очиход бол би итгэж байгаа. Тийм болохоор тийшээ очих өөрийгөө тэгж өөрөөсөө тийм болцсон шүү дээ. Ер нь бол дүрмээр байна. Энэ бол нэг хипхопын нэг юм трик байхгүй. Lil Wayne тэгээ яриад байгаа байхгүй. Carter 1, Carter 2-оос Carter 3-ыг гаргаж яхад I'm the best rapper гэд хэлээд ихсэн. Carter 4, 5 гэд болоод эхлэн гот хүмүүс итгээд ихсэн гэдэг байгаа байхгүй. Тэрнтэй адилхан энэ нэг юм нөгөө нэг юм юу дүүлнэ нөгөө юу хийгээд байна л да. Secret Ashes. Manifest гэдэг маачагаа угаа manifest хийх. Зөв ер л байна одоо маачаа сууж би бас чамааг бас жишээ нь би чамд хоёлоо нөгөөж байгааг хэлсэн шүү дээ. Би чамаагаас айгүй потенциалтай артист гэж боддог байхгүй. Зөвхөн рэперч биш. Чи жишээ нь нөгөө нэг юм галзуу юм дуунууд байна шүү дээ. Одоо энэ shit, энэ quality shit байна шүү дээ. Чи яг энийг Аз дундаас ингээ хайх юм бол Аз шүү ярьж байгаа шүү мэн. Зөвхөн Монгол яриаг. Бас маш ховор байхгүй. Амар ховор энэ quality яахгүй. Энэ чинь артист гэдэг хөгжим гэдэг нь өөрөө хамгийн сайн дуулдаг нь биш, хамгийн хурдан үйлдэх нь биш, хамгийн гоё хоолойтой нь биш. Attitude, it's about the person, it's personality яахгүй. Something about that person. Яг би чиний тэрийг айгүй unique гэж боддог. Ийм хүчтэй. Тэгээд энэ хилэндээ ч хамаагүй. Монгол хэлээр дуу байсан ч дэлхийд гарах боломжтой. Ялангуяа одоо болцсон гэж би бодож байгаа. Дэлхий ингээд угаасаа ингэ шин юм хайгаад ингээд одоо тулчлаа штэ бид нар ингээд тулцсан байхгүй ингээд тулаад байгаа байхгүй. Шинэ ядаж эхэлж байгаа те ингээд ядаад бас жоохон ядалтууд явагдаж байгаа те бас. Тэгэхээр дараагийн урдах юмаа хийх ёстой л гэж боддог. Тийм болохоор ч хийсээр л байх болно. Яг магадгүй нэг өдөр босноо за дуу хийхэ боллоо гэж шахах юм бол би өөртөө гар бариа за
баярлаа гээл те. Гоё замыг туллаа. Одоо ингээ creativity хийх хүсэл нь дуусч байгаа. Гэтэ тэр хүртлээр fuck it the best rapper in Asia гэдэг наас юм. Yes энэ бол яашаах те. гэж боддоо шүү дээ маань чи нөө. Маш идэв. амар огшоод гараа ёстой. Уугаа шахах шоуд шахах гэсэн. Тип яа хүмүүс гараа юу яа байна. Сайдан. Юу Sprite. Уугаа хэлцээ чахтай Sprite. Би нэг цай авч уугаад амаа тип явахаар баста. Ям цай байд юм уу? Тий, honey ginger юм оранжтай цай. Оо байна те сода л уугаа. За тиймэрхүү гоё. Сайных бол үнэхээр гоё яриа боллоо тий. Манайхан чиний ярьж байгаа шиг тийм свайга мэдрэх тухай ч юм уу те. Өөрийн юм онцлогоо мэдэрж байгаа хамгийн их анзаарчихсан Оросууд юм санагддаг. Казахстанууд. Эсвэл Казахстан рэпруудыг ер нь харж Харсан. Харин ингээд клип нь фүү яамны үзчихэл шүү дээ. Гэхдээ ингэж бодсон. Кино минь шиг юм болж Тэр үндэсний хэмжээний бодлого шааж байгаа шүү дээ. Шинэ зөөлөн хүчний бодлого шааж байгаа шүү дээ. Нөгөө Казахт арай тийм бодлого байхгүй. Гэхдээ бас дэмждэг л байх л та улс төр юм. Гэхдээ ер нь хүмүүс нь өөрсдөө нэг юм Оросын бас самарл ихтэй шүү дээ. Казахстан ч тийм. Тэнгүүд тэр Оросын тэр нөгөө нэг юм дарангуул байгаа гэсэн үг. Юу гэдүүлээ кино үйлдвэрийн нэг тийм юу школууд нь ингээд бэт юм шиг санагдсан. Тэгээ нөгөө тэр нь клип нь сайн болчихгоо болоод ирэнгүүт тэр нөгөө чанартай кино шиг клипээр ямар ч артистыг бүжлээд байгаа. Харин тэгээд рэп нь гэхдээ яг уу flow яг уу ерөхий л те. Тэгэл нэг ийм юмнууд дуулж байгаа ийм хүнд амьдрал стандар гарч ирнэ шүү дээ. Тиймэрхүү юмнуудтай тэгэл тэр одоо драг Оросын хипхоп чинь дандаа юм драгон дээр суурилсан байгаад байгаа хөөхгүй. Манус ч чинь бас арай бас тийм биш шүү дээ. Бас нэг юм өөр юмнууд бас дуулж байгаа шүү дээ. Тийм. Ойлгохгүй мэл тийм юмнууд. Тэгэхээр Монгол тийм онцлогуудыг хэлийн цаана хулгайлах ч яах вэ ингээд байтлаад ингээд юмнууд ингээд хийгээд эхэлчлээ. Манус тэгвэл яах юм? Чамд бодсон юм байгаа. Чи одоо ингээд дараагийнхаа клипийг хангалттай мөнгөтэй олчвол чамд гоё клипний санаа бас хэлэхгүй гэж болно л та тэр чи. Гэхдээ ерөнхийн нэг бодсон юм байгаа юу? Бага. Клип болж хамаагүй нэг хилээч яах вэ те? Маш чухал клип ч юм. Тэгээ айгүй их мөнгө ордог нь үнэн. Маш их мөнгө ордог. Айгүй их ажил ордог нь үнэн багхгүй. Чи тэгвэл юугаараа ингэж өнгөрөхөг флексдгийг хүсэж байна. Одоо Asia's Finest гэ байгаа. Тэнгууд чиний үзүүлэгч юу вэ те? Хувцс, машин жишээ те рэп ч угаасаа л тийм өнгөрөө урлаг шүү дээ те. Тэнгууд чи гоё клипэн дээр юу дүрслэмээр байна? Гоё тийм байна уу? Жишээ нь хүүхэн гаргадаг шүү дээ те. Хүүхэн гаргана, хувцс гаргана, гинжээ гаргана, янз бүрийн л юм байгаа те. Чи яахыг хүсэж байна? Гоё флексдгийг хүсэж байна юм тийм байна. Гэхдээ нэг тэгж флексдгийг хүсэхгүй л ш. Зүгээр л тэр дуутаага хамгийн чанараар флекс дээ. Тийм, чанартай. Тэр дуу frequency-гээр мэдрүүлж байгаа ингэж харах юм байлгах хэрэгтэй байхгүй. Тэр нь юуны ч талаар байж болно. Гэтэ одоо жишээ нь гоё машин, сайхан хүүхэн ч юм аюу гоё cheat code-ууд байгаа даа шүү дээ. Олуулаа ингэж бүгэлж юм те. Тэр мэрийг бол одоо ашиглах юм билий. Хоёулаа нэг ярьж байна. Тийм. Би жишээ нь тийм клипгүй шүү дээ. Артаа олон хүн зогсоцсон. Тэгээ тийм клипгүй одоо энэ хүртэл хүрлээ. Хүүхэн оруулаагүй энэ хүртэл хүрлээ. Машин оруулаагүй, гинж оруулаагүй энэ хүртэл хүрлээ. Хэдэг кул найз эдрийг оруулаад үзэн дээ нэг удаа тий. Тий, exactly. Кул найзуудаа оруулаад одоо үзэн дээ. Тэгээ одоо сая again нөгөө нэг байгаа opportunity-с ашиглах хэрэгтэй байгаа даа ш тодорхой хэмжээнд. Тэгээл ашиглал үзэн дээ. Артаа цаг зогссон. За тэгвэл найз бол эцсийн бүлэгт гоё болж байгаа юм байна. Хавар болж байна. Сэтгэл санаа дээрдэж байна. Залуусын найзаас бас гоё урам зоригуд авлаа. Сая сүүлийн ярьсан юмнууд болон бус зүйлс дээр гоё байна. Бөөндөө хичээцгээ залуусаа. Цайл подкаст 4 дахь дугаар. Армаа оролцлоо. Армаад баярлалаа залуусаа. Баярлалаа залуусаа. Allah ташаарай.
Thumbnail авах бол тий зураг харуулах чи зураг харуулаар. Зураг гэсэн. Тэгсэн дээ. Зяал зураг биш нэ. Тий. Энэ ярианы турш ийм дүрснүүд үүслээ.